Hi guys, хой болонгийнхаа цаашинхан дугаарт тавтай морил. За юу яцгаан ингээд та бүхэнтэйгээ цоо шинэхэн бичлэгээр уулзаж байна. За өнөөдрийн бичлэг маань өнгөрсөн 2-3-7 хоногийн туршид ер нь интернетээр, social media дээр ямар галзуу хүмүүс гарч ирээд тэ галзуу influencer-ууд out of touch influencer-ууд скол wannabe influencer-ууд гарч ирээд интернет дээр ямар сонин галзуу үйл явдлуудаа тэ хийсэн бэ гэдэгтэй тэр тухай хэдүүлээ ярих гэж байна. За тэгээд энэ бичлэгүүдийг маань ер нь үзэгчд маань айгүй их ингээ сонирхож дуртай үзэж байгаа харагдаж байна лээ. Тийм учраас ер нь энийгээ жоохон тогтмол хийжээ гэж бодож байгаа. Тэгээд угаасаа social media хэмжээндээ 7 хоног болгоно сонирхолтой галзуу слайд бүр ингээд шоконд оруулсан зүйлүүд гарч ирдэг. Ярвштай зүйлүүд гарч ирдэг. Тэгэхээр энийгээ цаашдаа ингээд улам мөргөлжлүүлээд явъя гэж бодож байгаа энэхүү цувралаа. Тэгээд хэдүүл арай жоохон өөрөөр нэрлээд ааш тэ заримдаа болохоор галзуу хүмүүсийн өдрийн тэмдэглэл, заримдаа болохоор тэ influencers in the wild, wannabe influencers in the wild гэх мэтчлэн зөндөө олон гой өөр нэрнүүдээр явж байгаа. Тэгээд ер нь адилхан төрлийн бичлэг гэсэн үг. За тэгээд өнгөрсөн 2-3-7 хоногт бол зөндөө зүйлүүд боллоо. Тэгээд шинэ одоо иймэрхүү солиотой хүмүүс гарч ирсэн. Түүнээс гадна бас update өгөх нэг сэдв байна. Окей. За тэр update өгөх гэж байгаа сэдв нь болохоор өнгөрсөн удаагийн яг энэ галзуу үний өдрийн тэмдэглэл гэдэг бичлэг дээр орж исэн нэгэн эмэгтэй болох одоо нэг Афганистан руу нүүх гээд байгаа нэг Америк эмэгтэй байсан шүү дээ. Тэр эмэгтэйгийн хэрэг дээр жишээ нь гэхэд апдейт гарч ирсэн байгаа хэдүүлээ. Тэгээд тэрний тухай ч гэсэндээ ярих болно. За эхлээд ямар ч байсан арай жоохон influencer гэд хэлчихээр бас арай жоохон хэцүү. Бараг л celebrity дээр ер нь орохтой тийм хүний ховж үеийн талаар эхлээд яриад тахаа, окей. За хинбэ гэхээр Tate McRae байгаа. Tate McRae ч бол одоо дуучин тэ artist байгаа. Pop star. Гэхдээ ер нь гараагаа хэрхий эхэлсэн бэ гэхээр ер нь бас social media-гаас одоо influencer байдлаар тэ ингээ TikTok дээр хийж эхэлсэн байгаа. Тийм учраас би энд ингээ оруулчихж байгаа шүү, окей. Tate McRae-гийн одоо энэхүү ховж явыг. Түүнээс гадна Tate McRae-гийн одоо энэхүү ховж явна болохоор жоохон инфлюенсеруудын хийдэг тийм сонин үйлдэлийг хийсэн учраас би энэ бичлэгтээ оруулж байгаа юм. Одоо weekly recap буюу одоо оддын ховж ярьдаг тэрхүү хэсэгтээ оруулаагүй юм. Окей. За Tate McRae юу хийгээд ингээд хүмүүсийн анхаарлыг татаад жоохон backlash аваад шүүмжлэл аваад ингээд гадуур ярагдаад яваад хаваа гэхээр шүү дээ, тийм. 8 сарын 2-ны өдөр өөрийнхөө TikTok аккаунт дээрээ нэгэн бичлэгийг хийж тавьсан байгаа. Ер нь нэлээд богинохон бичлэг байсан. За тэр бичлэгэн дээр юу хийж аваа гэхээр одоо өөрийнхөө зүгээр skincare routine-ийг харуулж байгаа юм заяа. Би ямар шохон тэ product-уудыг хэрэгэлдэг вэ гэдэг нэг тийм бичлэг хийж байгаа байхгүй юу. За тэгээ тэр бичлэгэн дээрээ болохоор ингээд caption тавьчихсан байсан. Тэр caption болохоор post show routine гэсэн байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд тоглолтынхон дараа өөрийнхөө арьс арчилгаанд ямар шохон зүйлүүдийг хэрэгэлдэг вэ гэсэн одоо иймэрхүү зүйлийг ярьсан тийм caption тавьчихсан байсан. За тэгээд энэхүү бичлэгээ хаана хийж байгаа вэ гэхээр яг л нэг тийм хувийн онгоцонд тэ jetend явж байгаа юм шиг бол харагддаг. За тэгэхээр угаасаа ойлгомжтой тоглолтоо нэг газар хийж гээл одоо өөр газар руу нисэж байгаа юм шиг байна. За тэр үедээ ингээд тэг өөрийнхөө skincare routine хийж байгаа байхгүй юу. За тэгээд энэ нь бол угаасаа харваас ойлгомжтой айд байсан. Угаасаа тэгээд өөрөө доороо хаштагнд дэж гэсэндээ Neutrogena, #Neutrogena, #ad, #sponsorship энэ гэх тиймэрхүү юмыг биччихсэн байсан. Тэгэхээр угаасаа зар сурталчилгаа, branded deal гэдэг нь бол угаасаа харагдаж байсан. За тэгээд Neutrogena гэдэг одоо брэнд гэдэг шүү дээ. Арьс арчилгааны брэнд. Тэгээд та нар мэдэх байх гэж бас бодож байна. За тэгээд мэдгүй хүмүүст ингээд тайлбарлаад өгчих юм бол ер нь арьс арчилгааны skincare ч юм уу эсвэл makeup-ыг чинь ер нь жоохон хоёр ангилаад идэг шүү дээ. Нэг нь бол болохоор Америкт яригддаг нь болохоор drugstore makeup, drugstore skincare гэж ярьдаг. Drugstore гэдэг үгийг ер нь зөв шууд орчуулах юм бол одоо эмийн дэлгүүр гэсэн орчуулгатай байгаа шүү дээ. Drug гэдэг чинь эм гэсэн үг. За тэгээд ягаад drugstore makeup гэж ярьдаг вэ гэхээр одоо
CVS гэдэг дэлгүүрүүд байгаа, Duane Reade, Walgreens, одоо Target, Walmart гэх юм уу иймэрхүү одоо дэлгүүрүүд зөндөө олон янз бүрийн бараа зардаг. Түүнээс гадна ингээд эм зардаг, одоо хувцс хунар зардаг, гой сахны бүтээгдэхүүн зардаг, ер нь бага юм зардаг нэгэн дэлгүүрүүд, сүлжээ дэлгүүрүүд гэдэг юм. За тэгээд эдгээр чинь болохоор ингээд нэг drug store гэд нэрлэж байгаа аахгүй одоо generalize хийгээд. За тэгээд тэнд зарагддаг, тиймэрхүү дэлгүүрүүдэд зарагддаг makeup бүтээгдэхүүнүүд болон skincare бүтээгдэхүүнүүд болохоор ер нь бүх хүмүүст ингэж хандсан учраас арай жоохон одоо accessible гэх юм уу үнний хувьд маш гайгүй нэлээд хямдхан тийм амар галзууслаад үннүүд байгаад ахгүй амар тийм боломжийн үнэтэй одоо бүтээгдэхүүнд байдаг гэсэн үг байхгүй. Харин тэгээд нөгөө одоо хуваагдж байгаа category нь болохоор одоо luxury makeup гэх юм уу те арай жоохон үнэтэй одоо брэндүүд гэсэн үг. За тэднийг бол одоо хаанаас судалдаж авч болох боломжтой вэ гэхээр тухайн том брэндүүдийн дэлгүүрүүдээс нь очиод авах боломжтой. Эсвэл Sephora тий Sephora гэдэг чинь яг юм том мейкапны skincare-ийн дэлгүүр байгаа. Тэнд чинь яг ер нь жоохон үнэтэй брэндүүд зарагддаг. За Neutrogena гэдэг одоо энэхүү брэнд болохоор одоо энэ drug store гэдэгт нь хамаарагддаг гэсэн үг. Drug store skincare гэдэгт нь хамаарагддаг. Тэгэхээр ер нь маш боломжийн хямдхан үнэтэй гэсэн үг. Одоо luxury брэндүүдээ бодох юм бол. За тэгээд Tate McRae энэ Neutrogena гэдэг брэндтэй одоо ийм sponsorshipтэй юм байна л да. За тэгээд тэрийгээ ингээ харуулаад Neutrogena компани бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байгаа тийм бичлэгээ хийжээ. За тэгээд бичлэг эхэллээ. Цаадахчаа ингээл эхлэдтэй юугаа Neutrogena-гийн makeup remover тэ ингээд нүрийн будаг арилгадаг Nutrient Sulfate-ийг авч байгаа нүрийнхаа одоо будгийг арилгаж байгаа юм. За тэгснэ ингээл дараад нь Neutrogena-гийн нэгэн одоо тосол юм шиг байгаа аахгүй нүрийн тос аваад ингээл тэрнийхээ тосыг ингээл түрхэж байгаа юм. За түүнийхээ дараагаар ингээл Neutrogena-гийн eye patch тэ нүдний доор тавьдаг зохины одоо ийм наалтыг ингээл нааж байгаа нь бол харагддаг. За тэгснэ дараад нь ингээл бай гээл дуусгач байгаа аахгүй бичлэгээ. Нэг юмхийн 2 3 бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн үг. За тэгээд та нар бодож магадгүй л да юу сүртэй тэгээд яадгийн ямар ч одтэй ямар ч брэндтэй ажиллаад ингээд те иймэрхүү branded deal хийгээд sponsored video хийж болно штэ. Ягаад хүмүүс галзараа солиороод ингээд хийнлөө те Tate McRae лөө дайраад backlash хийгээд байгаа юм бэ гэж бодож байгаа бол би одоо та нарт яагаад вэ гэдээ хэллээ тгий заяа. Тэр бичлэгийг үзэх юм бол манайхаа амар ойлгомжтой байдаг. Tate McRae is not actually using the products. Okay. Тэр хэрэглэж байгаа Neutrogena-гийн 2 3 тэр бүтээгдэхүүнийг огтхон ч хэрэглэхгүй байгаа нь харагддаг. Худлаа хэрэглэж байгаа юм шиг дүр үзүүлээд. Okay. Одоо чинь ингэх юм бол тэр нэг makeup remover wipes гэсэн чинь Nutrient Sulfate. Nutrient Sulfate-га ингээд нэг хурундаа ингээд ороочж байгаа юм заяа. Ороогоод харангууд яг хурууных нь өндгөн дээр нь болохоор яг sulfate нь байхгүй байхгүй. Тэгэд зөвхөн ингээд арчиж байгаа юм шиг харагдахтаа болохоор зөвхөн өөрийнхөө өндөг одоо салфетик байхгүй өндгөөрөө зүгээр ингээд худлаа арчиж байгаа юм шиг харагдаад Nutrient Sulfate нь яг тэр product нь нүрийнх нь арсанд нь огт хурж тэр нүрийнх нь будгийг авахгүй байхгүй. Худлаа ингээд дүр үзүүлж ингэж яснаа тэгээ бэлчдэг заяа. Тэгээ угаасаа харуус ойлгомжтой байдаг. Ягаад вэ гэхээр бичлэгний эхэнд ямар царайтай байсан? Нэг нүрийн будаг мөтө ямар царайтай байсан? Бичлэгний төгсгөлд одоо skincare routine-ийнхаа төгсгөлд ямар царайтай байна? Бүр яг адилхан. Ямар ч өөрчлөлт гараагүй. Будаг нь ерөөсөө арилаг тэр нүдний мейкап энэ тэр ямар ч мейкап энэ тэр арилаагүй. Яг бичлэгийн ихэнд ямар байсан тэр чигээрээ харагдаж байгаа байхгүй. За тэгээд тэр нөгөө нэг нүрний тос хүрхдэг гэсэн шүү дээ. Тэрэн дээр ч гэсэндээ манайхаа айгүй худлагаас дүр үзүүлжтэй. Худлаа ингээд ерөөсөө кремээ тосоо авахгүй. Худлагаас ингээд хуураагаар ингээд түрхэж байгаа юм шиг ингэж болж ингэж жүжиглж ингэж яснаа. Тэгэд ингээд бэлчдэг заяа. Тэгээд 3 дахь бүтээгдэхүүн нь болохоор яалтчгүй хэрэглэхээс өөр аргагүй болж байгаа байхгүй. Ягаад вэ гэхээр тэрийг бол ингээ фейк хийж дүр үзүүлнэ гэж байхгүй. Ягаад вэ гэхээр нүдний зохины патчийг наалтыг бол наахгүйгээр нүүрэн дээр тавихгүйгээр дүр үсгэж чадахгүй штэ. Тийм учраас ингээд тавьж байгаа нь бол харагддаг. Тэгээд хальт тавиал тэнгуүтэ бичлэгээ бай гэдээ дуусгачдаг. Тэгээд угаасаа ойлгомжтой байх. Бай гэж дуусгасныхаа дараа шууд тэрийг аваад хайсан байх. За тэгээд энэ бичлэг ингэж тавигдсны дараа өстө бөө юм болсон. Шууд доотлынхаа комментуудыг харах юм бол зүгээр л шууд call out хийж байгаа те. Tate McRae чи бид нарыг өчигдөр төрсөн гэж бодоод байгаа юм уу? Бид нарыг ийм
тэнэг гэж бодоод байгаа юм уу те үзэгчдийн фэнүүдийг арай л ийм мэдрэмтэй тэнэг ийм юмд хууртна гэж бодоод байгаа юм уу гэдэг тиймэрхүү комментуудаар дүүрчихсэн байсан. Одоо чинь гэх юм бол хамгийн их лайк авчихсан байсан нэгэн коммент байгаа бүр амар инээстэй би нэг уншаад бүр анх амар инээсэн 170 мянган лайк авчихсан юм коммент байгаа байхгүй юу гэж нэхэр Hi, is anyone with a car seat available to pick me up from the hospital tomorrow since it appears I was born yesterday? Юу гэж хэлж байгаа гэхээр те хүү за сайн уу манайхаа ингээд хүүхдийн машины судалтай хүн байна уу? Маргааш намайг эмнэлгээс хурж ирээд авах боломжтой юу? Ягаад тэгэхээр би яг намайг Tate McRae өнөөдөр өглөө төрсөн гэж бодоод ах шиг байна. Би ингээ бараг яалах хүүхд юм шиг байна. Өнөөдөр төрсөн юм шиг байна. Тэгэхээр намайг хурж ирээд car seat-тэй хүүхдийн машины судалтай хурж ирээд хүмүүсээ аваад хараа гэсэн юм инээдтэй комментиг тавьсан байгаа нэгэн эрэгтэй хүн байсан баха. Ivan гэдэг эрэгтэй юм байна. За тэгээ энэ эрэгтэйгийн энэхүү лайк нь коммент нь 170 мянган лайк авчихсан байсан. Гих мэдчлэн иймэрхүү коммент зөндөө байсан. Хүү чи намайг өчтөр төрсөн гэж бодсон юм шүү дээ. Хүү чи намайг өнөөдөр өглөө төрсөн биш гэж бодсон юм шүү дээ гэх юм уу те. Тиймэрхүү зөндөө олон комментууд бол харагдаж байсан. Тэгээд хүмүүс бол арайчтэй те бүр ингээд энэ Tate McRae бүр ингээд энэ Neutrogena гэдэг компаниас бол амар ихэлтэй мөнгө авсан байгаа. Хэдэн зуун мянган доллар. Хэдэн 100 мянган доллар л угаасаа байгаа ойлгомжтой. Ийм од хүн юм чинь ийм те юмыг сурталчилна гэхээр хүнээс мөнгө брэндээс мөнгө аваад ийм дийл хийж байгаа юм чинь ядаж нэг 20 минутын бичлэг хийхдээ үнэнгээсээ сэтгэлээ гаргаад ингээд те мейкапыг нь хэрэгэлчихээ. Хэрэглээд бичлэгээ хийж дуйслаа шууд угаачихал та. Тэ чи нэг 2 минутын туршид ганцхан удаа одоо бусад хүмүүсийн те хэрэгэлдэг боломжийн үнэтэй мейкапыг одоо скин кэр хэрэглэлээ гэж чинь арьс чинь амар болчихгүй. Тим сэтгэлгүй байхтай яхавтай те арай ч юм худлаа имийг хийж болохгүй гэдэг ингээ хүмүүс амар ингэж Tate McRae дайрсан байгаа. Тэгээ зөндөө олон бас өөр хүмүүс гарч ирж ярьж байгаа нь юу вэ гэхээр Neutrogena-г бас ингээд жоохон шөмжилж байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр иймэрхүү brand deal гэдэг чинь те ингээд инфлюенсеруудтай ч юм уу эсвэл одуудтай ингээд ажиллаж байна гэдэг чинь брэндүүд хизээч ингээд тэр одуудыгаа инфлюенсерүүдээ зүгээр ингээд контентоо одоо сурталчилгаагаа өөрснөө хийгээл оруулахыг бол зөвшөөрдөггүй штэ. Заавалжгүй брэндүүд нь ингээ ревю хийдэг. Одоо инфлюенсерүүд нь ч юм уу, одууд нь ч юм уу тэ юмнуудаа хийлээ, тэрхүү зар сурталчилгаа контентоо хийлээ. Энэ болж гинүү та нарт таалагдж гинүү гэд тэр юугаа явуулдаг тэ. Брэндүүд руугаа явуулаад брэндүүдийнх нь одоо маркетингийнх нь алдмал бүх хүмүүс ингэ шалгаж үзээд за тэгсэн байна болсон байна яасан байна ингэж өөрчлөе тэгэж өөрчлөе ч гэх юм уу тэ ингэ санал сэтгэлээ хэлээд бүх маркетингийнх нь албаныхаа хүмүүсээр зөвшөөрөгдсөн үед ингээд тавигддаг пост хийгдэх боломжтой байдаг. Тэгэхээр Tate McRae бол энийг зүгээр ингээд өөрөө хийгээд өөрөختөр оруулсан гэсэн үг бол биш. Хийчээд Neutrogena руу явуулсан байгаа. Тэгээ Neutrogena-гийн маркетинг албан те. Тий болж гин зүгээр энэ гоё ингээд зөвшөөрчихсэн байна. Тэгэл оруулсан байгаа. Тэг яаж Neutrogena те өөрөө имийг зөвшөөрч чадчихна гэд те баахан тиймэрхүү одоо юмнууд бас гадуур яригдаж ихэлсэн байгаа. За үүнээс болоод манайхаа хүмүүс бас нэг 2-3 өөр одуудыг ярьж ихэлсэн байгаа. Яг Tate McRae-тэй адилхан зүйлийг хийжсэн тим одууд. Окей. Хин бэ гэхээр хамгийн их яригдж байгаа нь Millie Bobby Brown байгаа жүжигчин. Энэ бас тухайн үед нэлээ амар юм болж ирснийг би санаж байна. Та нар ч гэсэндээ санах хүмүүс санаж байгаа байх гэж бодож байна. 2019 онд болж өнгөрсөн зүйл байгаа. Millie Bobby Brown ч бас өөрөө бас юутай штэ нэгэн makeup, skincare team brandтэй. За тэрнийх нь нэр нь болохоор Florence by Mills гэдэг нэртэй ийм брендтэй байгаа. За тэгээд өөрийнхөө брендийнхаа бүтээгдэхүүнүүдийг харуулж байгаа нэгэн тийм бичлэг хийж 2019 онд тавьж исэн. Тэрэндээ басаалтай миний nighttime skincare routine гэж харуулж байгаа байхгүй шүн ингээд би ямар skincare арчилгаа хийдэг вэ гэд тэрийг ингээд харуулж байгаа юм. За тэрэндээ бас ингээд нэлээд олон өөрийнхөө юунуудыг хэрэглэдэг байхгүй бүтээгдэхүүнүүдийг эхлээл ингээд харуулахдаа өөрийнхөө face mist тэрийг ингээд хэрэглэж байгаа байхгүй. Тэгэхдээ бүр ингээд тэр нь бол амар ойлгомжтой манайгаа бүр ингээд за одоо манайхаа би ингээд face mist хэрэглэх чинь ингээд нүүрлөө цацж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр ингээд цацраг нь ингээд харагдаж байгаа байхгүй. Бүр face mist бүр энд барьчихсан заяа. Тэгээ нүүрэн дээр нь огтхонч тэр спрей
хүрэхгүй байгаа хгүй. Зүгээр ингээ агаардаар ингээд өнгөрчихөж байгаа. Нүүрэн дээр нь огтонч хүрээгүй заяа. За тэгснийхаа дараагаар за одоо би ингээд гоё өөрийнхөө scrub-ыг хэрэглэнээс амар гоё цэвэрлдэг deep одоо cleanse хийдэг энэ төр гэл. Тэгэнгүүтээ бүр амар худлаа байгаа нь харагддаг. Хуруун дээрээ ингээд нөгөөдгөө шахаж scrub-а шахаж гаргаж байгаа юм шиг харагдуулангуудаа худлаагаас тэрийг яадгүй ингээд хуруугаа ерөөсө бүтээгдэхүүн байхгүй тийм хуруугаа ингээ хооронд нь үрээд байгаа хгүй. Тэгснэ ингээ худлаагаас ямар бүтээгдэхүүн байхгүй тийм хуурай гараараа ингээл нүрээ үрээл заяа. Тэгснэ бүр ингээд ямар одоо хүн чин scrub ч юм уу тийм facial cleanser юм уугаахаар ингээл хөөсөрч мөсрөл усмус ингээл байгаад нэг сав мав нь харагддаг штэ. Тийм байхгүй зүгээр хуурай. Одоо яста гоё олж ин энэ гэж мэгээ за. Тэгснэ за манайхан бикээс угаачаад ирэгэнгүүтээ. За би одоо ингээ сая угаачлаа. Одоо хитээлээ миний юг cleanser-ыг ашиглая те. Нүур угаагчаа ингээл харуулаад. Тэгснэ дахиад л адилхан юм аа гэж хуурай гараа ингэж үрээд л за одоо яста сайхан угааж ингээл дахиад бүр гарных нь одоо таар сонсож байна. Гар ингээд хуурай гарах үрхээр ийм сонсогддог доо. Тэр сонсогдоод байгаа хгүй гарны хуурай одоо үрэлт. Тэгэл тэрийг ингээл нүрмөр ингээл за одоо ингээд сайхан болчлоо гэл. Тэгснэ одоо би ингээд тосоод өрхөө гэл дахиад тосоод өрхөхдөө ч гэсэндээ амар худлаа те. Ямар бүтээгдэхүүн байхгүй зүгээр хуурай ингээл үрээд байгаа хгүй. Тэгэл хамгийн сүүлд ганц хэрглэж байгаа юм нь бол үнэхээр өөрийнхөө дөр уруулынхаа өнгөлөгчийг бол хэргэлцсэн. Тэрийг бол ингээд одоо юу яах боломжгүй дүрсэх боломжгүй гэхдээ нэг жоохон түрхэл те. Нэг жоохон түрхэл за болчлаа одоо ингээд боллоо гэд ингээд дуусчихдаг. Амар худлаа бичлэг байсан. Тэр үед бол 2019 онд би санаж нэстэ интернетээр дүрийн болж исэн. Өөрийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байна тий. Бүр зар сурталчилгааныхаа үеэр өөрийнхөө брендийн имийг хүмүүст ингээд танилцуулах гэж ийж өөрийнхөө имийг хэрэглэхгүй байна гэдэг чинь тий бүр өөрөө айгаад хэрэглэхгүй байна гэдэг чинь их л муу бүтээгдэхүүн гэсэн үг юм шүү дээ. Бүр өөрөө айгаад те 2 минутын бичлэгнэр хэрэглэхгүй байна шүү дээ. Тэгээ яаж үзэгчдийн фэнүүдээ ингээд аваад хэрэглэлээсэ гэж бодож байгаа юм болоо. Тэ бүр арай л юм аа гэд хүмүүс бүр тэр үед бөө юм болж исэн. Би дахиад бас л те бидний тэнийг гэж бодоод байгаа юм. Наад чи хараас чи өөрөө хэрэглэхгүй байна шүү дээ гэд бөө юм болж исэн. Тэгээ тэрийгэ аюу хурдан Millie Bobby Brown устгасан байдаг хэдхэн өдрийн дараа. Яг бол хүмүүс угаасаа харч байгаа учраас. За, тэрнтэй харьцуулж байгаа Tate McGregor-ийн видеог. Tate McGregor-ийн тэрхүү бичлэг рүү нөө ингээд та нар ингээд оронгод баахан тий хүмүүс тиймэрхүү бичсэн байгаа. Яна Millie Bobby Brown-ы тэр бичлэгийг санагдуулчихлаа. Millie юм шүү. Millie 2.0 ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү баахан комментод байгаа. За, өөр хинтээ харьцуулж байгаа вэ гэхээр Kylie Jenner. Бас 2019 онд болсон зүйл байгаа. Kylie Skin гэл өөрөө Kylie ч бас нэгэн лайнтай шүү дээ. Одоо тэр нэр байгаа юм болов. Kylie яг нь юу Kylie-гийн makeup брэнд нь бол байгаа. Kylie Skin байха болцсон баха. Ямар ч 19 20 оны үед яг тийм лайн гаргаад тийм skincare бүтээгдэхүүнүүдийг зарж ирсэн шүү дээ. За тэр үедээ Kylie ингээл бас л те би ингээд өөрийнхөө шинэ гарсан лонч хийсэн бүтээгдэхүүн дээр та нар өнөөдөр skincare хийж үзүүлээ гээл. Тэгсэн нэг юм хөөсөн одоо нүур угаагч байгаа байхгүй юу. Тэгэл тэрийгээ ингээл харуулаад. За яг хуу Kylie-гийн хувьд бол хөөрхий яг үнэхээр Millie бодох ч юм уу эсвэл Tate McGregor бодох юм бол ядаж үнэхээр нүрэндээ төрхсөн. За ингээд харуулаад ингээд нэг хөөсөн тэрхүү face wash-аа ингээд гарн дээрээ харуулаад нүрэн дээрээ ингээд угааж байгаа нь бол харагддаг заяа. Гэхдээ бүр ингээд айгүй тийм хуурамч л угааж байгаа байхгүй юу. Ингээд айгүй халтуурдаж угаасан гэх юм уу. Тэгээ ингээд угаангуудаа алчуур ингээд цагаан алчуур гаргаж ирээд заастаа сайхан болчлоо гэл ингээд нүрээ харцсан байхгүй юу. Тэгсэн чинь харсан чинь тэр цагаан алчуур нь нийл мейкап болцсон байдаг. Тэг хүмүүс нэг бол наад мейкап юулээ face wash чинь ажилдаггүй юм байна. Үнэхээр үйлчилдэггүй юм байна. Нүрээ чи угаадаггүй мейкапыг чи арилгадаггүй юм байна. Нэг бол чи худлаа халтууртчихлаа. Худлаа яг үнэнгээсээ угаагүй зүгээр ингээд те халтууртж байна гэж үзсэн маа. Тэгээ хүмүүс бол энийг бол яг хуу Kylie-г өөрийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэхээс айж ин ч гэдэг юм уу те. Тэгэж бол нэг яриаггүй зүгээр Kylie хэрвээ үнэхээр нүрээ тэгээ угаачих юм бол мейкап нь нүрийнхэн бодгыг нь арилж штэ. Тийм учраас нүрийнхаа бодоггүйгээр бичлэг хиймээргүй санагцсан учраас тийм худлагаас халтууртчихлаа гэж бодсон байгаа тухайн үед. Гэтэ ер нь Tate McGregor-ч дээр Millie Bobby Brown-ч дээр одоо энэ Kylie Jenner-ийн бичлэгч дээр бүгдээр ингээ ер нь жоохон адилхан төрлийн худлагаас мейкап одоо skincare бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм шиг харагдаж хүмүүсийг хуурж ийн. Үзэгчдийг худалдаа авагч нарыг үйлчлүүлэгчдийг хуурж ийн гэж үзээд байгаа юм. Тэгээд Tate McGregor-с болоод бас
Millie Bobby Brown болон Kylie Jenner хоёрын 2019 онд болсон үйл явдал нь хүртэл ингээс хөгдөж гарч ирж байгаа юм аа. За нөгөө талаар болохоор хүмүүс юу гэж бодож байгаа вэ гэхээр Neutrogena компани яагаад тэ Tate McGraw-гийн энэхүү худлаа дүрс гэж одоо өөрсдийнх нь мейкапыг skincare-ыг ашигласан бичлэгийг ингээд хүлээн зөвшөөрөөд тавиулсан бай гэхээр угаасаа мэдчихсэн. Зүгээр Tate McGraw үнэхэрийн бүтээгдэхүүнийг нь хэрэглээд ингээд энэхүү бичлэгийг тавьсан бол нэг их тийм амар хандлт авахгүй тий. Харин энэ зүйлээс нь болоод энэ controversy-нээс нь болоод чи үнэнгээ санаад бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй юм штэ гэж хүмүүсээр яриулсан болохоор улам амар хандлт авж байгаа. Тий. Тийм учраас Neutrogena бүр илүү хэрэгтэй. Хандлт нь амар өсч гинэ гэсэн үг. Тэгээ би ингээ яриад байдаг шүү хүмүүс тэгж ярьдаг гэдэг. Тэ харч байна уу, цагаанч байна уу, PR бол PR. Тэ хүмүүс чамайг муугар ярьж гинэ уу, сангаараа ярьж гинэ үү? Хүмүүсээр чи яриулж гинэ гэдэг чинь ер нь бол иймэрхүү олон нийтийн одоо өмнө юм хийдэг хүмүүст бол хэрэгтэй байдаг. Тэгээ мартагдахгүй тэр хүнийг бодоод л яриад л гэсэн үг шүү дээ. Тийм учраас брэндүүд ч гэсэндээ одоо тэгж үздэг. Тийм учраас Neutrogena тэ за яг ийм Tate McGraw энийг тавих юм бол угаасаа жоохон хүмүүсээр баахан яриулаад бөөн controversy болно. Гэхдээ биднэрт хэрэгтэй. Яагаад тэгэхээр манай бүтээгдэхүүнийг илүү ярьж байгаа гэд. Тэгэд тэр нь бол бас зөв тактик байсан байх гэж бодож байна. Яагаад вэ гэхээр одоо энэ Tate McGraw-г дуурайгаад хүмүүс одоо иймэрхүү хошин скитнүүд хийж одоо хүмүүсийг доогөлж шоогөлж ингэж одоо дуурайж бичлэг хийдэг одоо creators-үүд байдаг шүү дээ. Тиймэрхүү зөндөө олон creators-үүд одоо Tate McGraw-г дуурайгаад бичлэг хийж эхэлсэн байгаа. Тэгэхдээ Neutrogena-гийн тэрхүү мейкап яг адилхан хэрэглэсэн бүтээгдэхүүнийг нь худалдаж аваад хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүс зөвхөн тэр бичлэгээ хийждээ Tate McGraw-г дуурайсан тэрхүү бичлэгээ хийхдээ хүртэл Neutrogena-гийн тэрхүү бүтээгдэхүүнийг нь худалдаж авч байна гэхээр Neutrogena-гийн өсөлт нь одоо борлуулалт нь өсөд байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг бодлоор Neutrogena-д айгүй тийм хэрэгтэй маркетинг нь болсон гэж одоо хүмүүс үзэж байгаа. За ямар ч гэсэн нэг ийм зүйл болж өнгөрсөн байна манайхаа. Тэгээ та нар энэ тал дээр юу гэж бодож байна? Tate McGraw одоо хүмүүс ер нь аягүй үзэн ядаад байгаа байхгүй юу гадуур. Ер нь Tate McGraw-гийн дахиад хизээж сурталчилсан имийг нь л би авахгүй гэд боо юм болоо да. Тэгээ та нарын хувьд бол ингээд үзэн ядуулаад авах зүйл мөн гэж бодож гинэ үгүй гэж бодож гинэ. Тэгээ Neutrogena компанийн хувьд ч гэсэндээ ер нь зөв шийдэл хийсэн гэж бодож гинэ үгүй юу гэд тэ тэр тухайга та бүхэн манд ор комментэд бичиж үлдээгээрэй. За манайхаа дараагийнхаа сэдв рүүгээ орох гэж байна. За энэ хүн болохоор бас манай хов болохогийн хувьд болохоор returning customer гэсэн үг. За буцан иргэн ирж байгаа үйлчлүүлэгч байгаа. Бид нараар өмнө нь яриулж байсан хүн байгаа. Тэгээд та нар санаж байгаа бол жилийн өмнө би ярьсан байна лээ. Би энэ эмэгтэйгийн талаар хизээ ярьлаа гэж би бүр яг шүүж үзсэн байхгүй энэ бичлэгээ бэлтэж байхдаа. Тэгээд харсан чи яг би энд оруулчихъя 2025 оны 100 хийжсэн билээ 7 сард байлаа. Энэ эмэгтэйгийн талаар ярьж исэн. Weekly recap дээр орж исэн. Яг нэг Cardi B-гийн тухай ярьж байхдаа ярьсан байхгүй юу? Энэ эмэгтэй хэн бэ гэхээр Samira. Манайхаа та нар санаж байна уу? Энэ нэрийг санаж байна уу? Энэ царайг нь хараад үгүй нэрээ энийг сонсч ирсэн мэн гэдэг одоо мэдж байгаа байх гэж бодож ин хэрвээ тэр бичлэгийг үзчихсэн бол за Samira гэдэг эмэгтэйг би өмнө нь 2025 онд юу ямар тал дээр нь ярьжсэн бэ гэхээр health recap өгчгöd Cardi B-тэй нэг beef болсон. Okay. Samira гэдэг эмэгтэй чинь болохоор өөрөө TikToker, content creator, influencer эмэгтэй байгаа. Тэгээ Cardi B-тэй нэг баахан social media дээр хэрүүл маргаан болоод одоо тэгээд би weekly recap дээр ярьжсэн гэсэн үг. Тухайн үед Cardi B чинь ягаав нөгөө нэг өөрийнхөө шинэ гарч байгаа альбомдоо зориулаад нэг merchтэй иймэрхүү подолк гэмнүүд фэнүүдэд зориулж хийсэн чинь тэгээ тэрний тухай лайв хийгээд байж байхдаа хүүе яна би сайн merch ингээ гаргасан чинь бүр амар хурдан зарагдаад дуусчихсан. Бүр 20 минутын дотор зарагдаад дуусчихсан. Тэр битгий хэл бүр ингээд 2XL 3XL гэсэн тийм том арьсмарууд нь хүртэл зарагдаад дууссан байгаа юм да. Тэгэхээр би одоо бүдүүн фэнүүдтэй гэсэн үг юм байна. Би одоо ингээ бүдүүн фэнүүдтэй гэдгийг мэдэж авсан учраас би баг бүдүүн хүмүүсийн тухай ингэж тоглоом хийж чадхаа болсон гэсэн үг. Миний фэнүүд ер нь бүдүүрээд байгаа юм шүү. Та нарт бол ингээ төргөн хоол өгөхгүй мөрөх гэж гэдэг юм нэг тийм тоглоом хийсэн тэ юм ярьсан. За тэгсэн чинь тэрэнд нь зарим хүмүүс таалагдаагүй хүмүүсийг бүдүүн хүмүүсийг body shame хийж ингэж үзсэн байгаа. За тэгсэн чинь энэхүү Samira гэдэг эмэгтэй чинь өөрөөх нь бүр ингээд full content нь ер нь ямар шиг төрлөг контент гэдэг вэ гэхээр ер нь тийм body positivity, the plus size inclusivity за тэгэл одоо ер нь тэг хүмүүсийг body shame хийж болохгүй бүдүүн хүмүүс ингэх хэрэгтэй гэсэн нэг тийм бичлэгүүдийг хийдгээрээ алдартай болж гарч ирсэн ийм одоо plus size community-гийн
representative гэх юм уу төлөөлөгч гэх юм уу тийм төрлийн контентыг эмхтэй байгаа юм. За тийм учраас энэ эмхтэй бүр ингээл тэр Cardi B-гийн юмд нь хариу өгөөд л тэ тухайн үед өөрөөх нь TikTok-оор гарч ирэл Cardi B чи яаж чадж байна бла 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 гэсэн амар ингээл Cardi B-лөө дайраал Cardi B тэнгууд хажуунаас нь дахиж гарч ирж дайраал shut the fuck up энэ дэр гэж марлал нэг тийм юм болж исэн. Окей энэ хоёрын дунд. За байж байгаа манайхаа Cardi B гэж ярьсных Cardi-гийн тухай гоё fun fact хэлээдээ заяа. Манай Cardi аль үеийн Hollywood-ийн A-list celebrity болчихсон ч гэсэндээ аль үеийн саятан болчихсон ч гэсэндээ бүр багаасаа хэрэглэж зааншсан LA Girl Cosmetics-ийн мейкап бүтээгдэхүүнүүдийг одоо ч гэсэн хэрэглэдэг гэдгийг та нар мэдэх үү? Энэ тухайга Cardi өөрөө хэлжсэн мөн Cardi-гийн мейкап артист нь хэлжсэн. Одоо чинь улаан хевсний ёслол дээр Cardi LA Girl Cosmetics-ийн HD Pro Concealer хэрэглэхгүйгээр хизээч гардаггүй гэж байгаа байхгүй юу? За тэгвэл Cardi-гийн маш олон жил хэрэглэж байгаа LA Girl Cosmetics болон Америкийн маш алдартай брэнд болох Wet n Wild брэндүүдийг Монголд албан ёсны эрхтэйгээр Nomen Cosmetics оруулж ирж худалдаалж байна. LA Girl Cosmetics 1985 онд Америкийн Калифорни мужид байгуулагдаад одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин Wet n Wild-ийн хувьд гэх юм бол 1979 онд Америкийн Нью-Йорк хотод үүсгэн байгуулагдаад одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгэд энэ хоёр брэндүүдийн онцлог гэх юм бол үнийн хувьд маш affordable мөртлөө маш чанартай бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг. Тийм ч учраас энэ олон жилийн хугацаанд байнга авч хэрэгэлдэг үнэн хэрэглэгчтэй байдаг. Wet n Wild брендийн хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг best seller-уудаас нь та бүхэндээ дурдах юм бол Photo Focus Foundation, Diamond Color Icon Blush, Eyeshadow Palette болон уруулын бодгууд нь маш алдартай байдаг. За харин LA Girl Cosmetics-ийн хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг best seller бүтээгдэхүүнээс нь та бүхэндээ дурдах юм бол түрүүн хэлсэнчлэн Cardi B-гийн дандаа улаан хевснэр гарахтаа хэрэгэлдэг бүтээгдэхүүн болох HD Pro Concealer ууд орхиж байгаа. Түүнээс гадна нүдний танууд нь маш пигменттэй гэдгээр алдартай байдаг. Миний хувьд гэх юм бол нэрээ Wet n Wild брендийн зарим бүтээгдэхүүнүүдийг makeup routine-д оруулж хэрэгэлдэг байгаа. Одоо жишээ нь гэх юм бол Wet n Wild-ийн энэ хүн нүдний таныг нь хэрэглэх би айгуу дуртай. Миний болохоор одоо 5 өнгөтэй нь тэрнээс гадна 10 өнгөтэй ч гэсэндээ гэж байдаг. Өнгөний хувьд айгүй амар сайн пигменттэй байдаг болохоор би айгүй дуртай байдаг. Түүнээс гадна одоо миний хэрэгжилчихсэн байгаа уруулын будагны комбо бол бас Wet n Wild-ийнх байгаа. Би хоёрыг хэрэгжилчихсэн байгаа. Нэг нь болохоор энэ Wet n Wild Lip Injector байгаа. Энэ нь юу вэ гэхээр өөртөө манайхаа тэгж filler хийлгээд байхгүйгээр уруулагч нь хамруулдаг байхгүй юу энэ. За түүнээс гадна Mega Slicks гэдэг энэ хөө lip gloss байгаа. Амар гоё саадаа та нар ингээд ойрхоноо сархан бол миний уруул ингээд амар гялалцаад гялтанаад байгааг бол харж байгаа бах. За тэгээ нэр энэ хоёр брендийн бүтээгдэхүүнүүдийг Nomen Cosmetics-аас худалдаж авахдаа Nomen бонус картаа ашиглах юм бол 3-аас 10% хөнгөлөлтийг эдлэх боломжтой юм байна лээ шүү. Тэгээ Nomen-гийн 9 салбаруудаар Wet n Wild болон LA Girl Cosmetics худалдаалагдаж байгаа юм байна лээ. Та бүхэнд энд дэлгэцэн дээр аль салбар гэдгийг нь оруулчихъя. За тэгээ манайхаа 40 жилийн төвөгтэй Америкийн 50 мужийн бүх том сүлжээдлэгүүрүүдээр худалдаалагддаг үнэнч хэрэглэгчдтэй Wet n Wild болон LA Girl Cosmetics-ийн бүтээгдэхүүнүүдийг Nomen Cosmetics-аас авч хэрэглэж үзээрэй. Одоо хэдүүлээ энэ Samara-гийн тухай юу ярих гэж байна гэсэн чинь нэрчтэй. Одоо ер нь энэ саяны тэр өнгөрсөн жил болж өнгөрсөн юмных нь үргэлжлэл гэсэн үг. Окей. Гэхдээ ер нь яг тэр үргэлжил рүү нь орхоос өмнө хэдүүл энэ Samara гэдэг эмэгтэйгийн бас ойрын үед хийсэн тэнэг үйлдэлүүд болон ингээд хүмүүсээр яриулсан, шүүмжлүүлсэн зүйлүүдийнх нь тухай хайлт ингээд меншн хийгээ тийм. Samara ер нь угаасаа юм солиоцлоотой юм яриа явуулдаг. Алдартай штэ. Бүр ингээд тэр өнгөрсөн жилийн бичлэгтэр бас хэлжсэн ингээд дэлгүүрүүд рүү оронгуудаа дэлгүүрүүдийн худалдагч нар дээр ямар ч тийм эрх мэдэл байхгүй зүгээр л тэнд ажиллаж байгаа хүмүүс дээр очингуудаа хүй танай брэнд чи яахлаар ийм 23X 3XL 4XL ингэж хувцас зардаггүй та нараас баг бүдүүн хүмүүсийг гадаргаад байгаа юм шүү гэдэг ингээд зүгээр ажиллаа хийгээд байж байгаа зүгээр ямар ч эрх мэдэлгүй худалдагч нар очиод ингээд орилоод байдаг. Тэрв тэрийг үнэхээр ярмаар байгаа бол тэр брендийн corporate руу тэр том executive хүмүүс нь бичих хэрэгтэй үстэй тэгээд эдгээр алдартай. За эсвэл нэг юунд онгоцсон дөрөхтэй теста энэ онгоцны судал одоо жижигхэн байна бүдүүн хүмүүсийг одоо discriminate хийж ин яхалаар судлаа том болгож болдгоо онгоцны одоо тэр бүс нь хамгаалтын бүс нь айгүй богинохон байдаг гэсэн бүдүүн хүмүүсийг discriminate хийж ин гэдэг юм уу тиймэрхүү юм ярьдгаар айгүй алдартай. Тэрийг өргөлжлүүлээд одоо яваад байгаа. Саяхан бас яасан бэ гэсэн чинь Cheesecake Factory гэдэг юу гэдэг сүлжээ тийм хоолны газар ресторан
байдаг байхгүй Америкт. Тэгээд бүх одоо 50 мужид аяараа л байдаг. Тийм айгүй их одоо салбартай газар гэсэн үг. За тэр Cheesecake Factory хоолны газарт Skinnylicious гэдэг меню байдаг. Окей. За тэр нь болохоор нэрнээсээ сонсогдож байгаа хөөхтэй skinny гэж байгаа болохоор ер нь хоолны дэглэм барьж байгаа тийм амар их калори энтер идвэд байхыг хүсэхгүй байгаа хүмүүст зориулсан тийм меню гэсэн үг. Зүгээр тийм хоолны дэглэм барихгүй байгаа зүгээр жирийн хоолнууд байгаа меню ч гэсэндээ байгаа л да. Гэтэ бас Skinnylicious гэдэг меню давхар байдаг байхгүй юу? Яг хоолны дэглэм барьж байгаа хүмүүс зориулсан. Тэгэхээр ер нь маш калори багтай, илчлэг багтай, тиймэрхүү эрүүл хоолнууд байдаг гэсэн үг, окей? За тэгсэн чинь Samira гэдэг нэмэгтэй гарч ирээд өөрөөхөн TikTok дээр тий. Oh my god. Энэхүү Cheesecake Factory-гийн Skinnylicious гэдэг меню бол зүгээр бүдүүн хүмүүсийг доромжилж байна. Энэ бол fat phobic. Тэ энэ меню бол fat phobic. Fat phobic гэдэг чинь бол ингээд бүдүүн хүмүүсийг илүүдэлж энтэй хүмүүсийг үзий яддаг гэсэн одоо үзэл бодлыг fat phobic гэж яриад байдаг шүү дээ. Тэгсэн чинь энэ меню бол fat phobic юм тий. Зүгээр ингээд энэ менюгээрээ бол Cheesecake Factory бүдүүн хүмүүсийг доромжилж байна. Юу гэсэн үг юм бэ? Skinnylicious гэдэг меню байна гэдэг чинь яах гээд байгаа юу гэсэн үг ингээд бүр ингээд баах юм яриад ингээд явчихсан гэсэн үг. Тэгээ хүмүүс ёй тэгээ бүр ингээд одоо бүр рестораны менютэй хүртэл ингэж хэрэлддэг боллоо. Рестораны меню хүртэл ингэж гоочилж ингэж тэ бас л plus size хүмүүсийг доромжилж энэ төр гэж үздэг боллоо. Бүр яачсан юм бэ гэд тэ. Одоо бүр дэлгүүрүүдийн худалдагч нарыг ингэж доромжилдаг байснаа болоод бас одоо бүр рестораны зөөгч нарыг хүртэл доромжлох гэдэг юм аа шин төр гэж тэ. Баахан тим юм ярьж байсан. Түүнээс гадна саяхан Samira ч бас л нэг Target гэсэн баха. Target гэдэг дэлгүүр рүү оронгуудаа ингээд нэг авах гэж байгаа өөрийнх нь хувцсыг онлайнаар өөрөө харсан гинэ. Тэгсэн чинь яг тэр одоо чи нэг топ байлаа гэж бодоо тэ нэг цамц. Тэгсэн чинь тэр цамц нь болохоор одоо extra small ч гэдэг юм уу, small, medium, large, extra large гэсэн одоо нэг тэ ер нь нэг айгүй их хүмүүсийн нийтлэг хүмүүсийн аваад байдаг сайзууд, арзмэрүүд буюу жижиг, дунд, том, эсвэл extra том ч гэдэг юм уу. Тиймэрхүү сайзууд нь болохоор нэг үнэтэй байсан гинэ. Одоо чинь $24 гэвэл 24 тэ. Харин 2 extra large, 3 extra large, 4 extra large гэх бүр тийм том арзмаар болсон чинь үнэ нь өөрчлөгдсөн гэх нэг $2 зөрүүтэй байсан ч гэлээ $26 ч гэлээ заяа. Би зүр жишээ өгч байгаа шээ. Ямарс $2-3 зөрүүтэй байна гинэ. Тэнгүүд энэ эмэгтэй тэрийг discrimination гэж үзсэн байгаа. Яахлаарэ илүү том арзмаар байлаа гэд өөр үнэлгээтэй байдаг юм бэ гэд тэр худалдагч руу очиод те би ингээ онлайнаар харсан чинь ингээд small нь болохоор ийм үнэтэй тэгсэн мөртлөө 2 extra large гэсэн чинь ийм үнэтэй штэ энийг бол би ингээ буруу гэж үзэж ингээл нөгөө хөргөм амд худалдагч нь ойлголоо би танд санал нэгж байна за тэгвэл би танд ингээд юу яагаад өгөөл гэдэг байгаа байхгүй юу зүгээр тэр хямдхан үнээр нь бичээд өгөө энэ гэл нэг аюу сайхан харьцаж байгаа юм. Тэгэл тэр талаар ер нь компаниуд ингэдэгэ болох хэрэгтэй. Яг л том size гэхээр ингээд юу яагаад гэдгийг нөгөө small enter size-наас үнэтэй гэдгийг наадах чинь бол discrimination байна энэ гэл ялгарлан гадуурлалтай энэ гэл баахан тийм ярьсан гэсэн үг. Тэг хүмүүс тэрэн дээр бол наадхан дээр чинь ингээд гайхаад ах юу байсан юм бэ? Угаасаа одоо жишээ нь хоолны газар орлоо гэхэд те жижиг ундаа авах уу том ундаа авах уу гэд сонголт байгаа те. Жижиг ундааны савнд арай илүү бага хэмжээний ундаа ирэх учраас арай хямдхан байдаг. Чи том size-ыг авах юм бол илүү их бүтээгдэхүүн ундаа дотор нь хийгдэх учраас үнэтэй байдаг. Тийм л гэсэн үг. Тэ жижигхэн савтай бүргэр авах уу арай илүү том 2-3 мах хийгдсэн том бүргэр авах уу тэрнээсээ шалтгаалаад үнэлгээ өөр байдаг. Яг л тэрнтэй адилхан. Тэ small, medium, large, extra large гэсэн хувцснууд дээр бол арай илүү бага материал орж байгаа. Харин 2 extra large, 3 extra, 4 extra large гэх юм бол илүү их материал ашиглагдаж байгаа гэсэн үг ээ. Тэгэхээр үн нэмэгдэх нь нэг тийм одоо шокнд ороод яагаад ингэж байгаа юм бэ? Ялгарлан гадуулж байна гэж бодоод ах шаардлагатай бишээ гэдэг хүмүүс тэгэж хандсан байгаа юм. За гих мэдчлээ энэ эмэгтэй иймэрхүү солиотой хийгээд байдаг тийм extreme солиотой хийгээл гомдлол бүхэл юм дээр гомдлол бүхэл юмэгтэй fat хүмүүсийг discriminate хийж гэдгээрээ тиймэрхүү контент хийгээ явж байгаа гэсэн үг. За тэгээд сүүлийн 1-7 хоног бөө юм болсон заяа. Бүр амар ингээд viral болоод энэ эмэгтэй чинь backlash аваад. Яг backlash шүүмжлэл гэж хэлэх нь юу юм бэ? Зөв хүмүүсийн дог тохиолж байгаа гэсэн үг заяа. Яасан гэсэн чинь энэ дээр нэг хальт юу
backstory гэх хэрэгтэй юм байна. Одоо нэг хэдүүлээ яг энэ баахан дог тухайлбал болоод байгаа юмнуудын тухай ярихын тулд нэгэн брендийн тухай ярих болно заяа. Хувцсны брэнд Old Navy гэдэг дэлгүүр байдаг. За Америкт амьдарч байгаа хүмүүс угаасаа мэдж байгаа бах те. Тэгээд бүхэл хувцс байдаг. Гэхдээ ер нь жоохон хямдхан талдаа байдаг хувцс. Ер нь нэг H&M ч юм уу те нэг тиймэрхүү fast fashion хувцстай хувцсны төрлийн дэлгүүр гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ер нь гайгүй хямдхан боломжийн үнэтэй байдаг. За тэгээд тэр дэлгүүр Old Navy гэдэг дэлгүүр 2021 онд анх ингээл айгүй тийм том кампайн хийжсэн гинэ. Size inclusive гэдэг заяа. Тэр нь болохоор ингээл бид манай дэлгүүртэй одооноос эхлээд бүр ингээд бүр 2 extra small-аас эхлээд бүр тийм жоохон те extra small гэсэн тийм жоохон арьцмаараас эхлүүлээд бүр 4 extra large хүртэл тийм том арьцмаар хүртэлхтэй ийм олон арьцмааруудыг бид нэр бүх хувцсан дээрээ гаргаж авах болно гэдтэй. Тэгээ ийм кампайн хийж эхэлсэндээ тэрийг аягүй сүртэй зарлаад л заяа. Тэгээ тэр үед нь яг нөө Samira яг тэр Old Navy гэдэг дэлгүүрт нь очил бичлэг хийжсэн байхгүй юу? Ингээд энэ Old Navy ийм size inclusive болсон байна. Тэр бичлэг энэ хийжсэн байна лээ 2021 онд. За тэгсэн чинь жилийн дараа гэсэн чинь нэгэн жилийн дараа 2022 онд гэсэн чинь айл үжээ тэрхүү кампайн нь байхгүй болчихсон гинэ. Old Navy дээр. Тэгэхээр бүр тийм extreme size-ууд те 4X large enter гэсэн size-ууд нь бол зарагдхаа болчихсон яг дэлгүүр дээр яг онлайнаар бол захиалж болох юм байна лээ. Гэхдээ яг дэлгүүрүүд дээрээ очиод авъя гэхээр бол тийм одоо extra large-аас юм эсвэл 2 extra large-аас дээшээ арьцмаарууд бол байхгүй нэ гэж аахгүй юу. Тэгээ зархаа болцсон байна лээ. Зөвхөн онлайнаар авах боломжтой. За тэгсэн чинь тэрийг Samira олж мэдчихээд л те нэг кампайн гаргаж ирээд л size inclusive энтергээ яриад чи ганцхан жилийн дотор ингэ болчих жоохтой яхахтай өстэй брэндүүд ийм байж болохгүй бла 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 гэж дахиад нэг ярьдаг хэрүүлээдэг юм яриа явсан заяа. Тэгсэн чинь яг тэр үед нь одоо үзэгчд гэх юм уу те гарч ирээд Samira-д хэлсэн байхгүй юу. Би Old Navy-д ажилладаг байсан юм аа тий. Эсвэл өөр тиймэрхүү одоо ийм хувцсны дэлгүүрт ажилладаг байсан гэл баахан хүмүүс бичиж байгаа байхгүй юу. Яагаад ингэж энэхүү брэндүүд одоо иймэрхүү том арьцмааруудыгаа яг нөө дэлгүүрүүдэд зархаа болоо зөвхөн онлайнаар гэдэг байгаа вэ гэхээр зарагддаггүй маа. Тийм том сайзнууд үнэхээр зарагддаг. Би ажиллаж исэн үнийхээ хувьд мэдээд байна. Тэгээ ерөөсөө зарагдахгүй тэгэл байж идгийн. Тэгээ тийм болохоор ингээд энэ брэндүүд чи ямар ч ашиггүй байгаа. Тийм болохоор зөвхөн онлайнаар гэдэг ийм систем рүү шилжсэн юм аа гэд хэлээд хахад ингээд Samira ерөөсөө ойлгодог. За энийг бас л discrimination гэж үзээд байгаа юм. Тэгээд тэгэхээр ер нь Samira-ийн Old Navy гэдэг энэ хүү брэндтэй ийм beefтэй feudтэй болцсон гэсэн үг юм. За ийм зөрчилдөөнтэй. Окей. За тэгээд би түрүү хэлсэн штэ. Өнгөрсөн жил Samira Cardi B-тэй ингээд beef болоод ингээд бөө юм болж исэн гэдэг. За тэгсэн чинь Samira-гийн хоёр үзэн яддаг дайснууд нь нэгдээд тэгчээ. Окей. Юу гэдэлээ? Миний дайсны юу гэж ярьдаг вэ? Миний дайсны дайсан бол миний найз гэдэг лөө бараг л тийм болсон байгаа байхгүй юу? Old Navy Cardi B хоёр хоорондоо тэг хүүе. Чи бас Samira-тай болж исэн ба би бас болж исэн шүү дээ. Хоёулаа айлын нэгдэд нэг баг голаатга гэсэн юм шиг байгаа байхгүй юу? Яасан бэ гэсэн чинь саяхан 8 сарын 3-ны өдөр Old Navy шинэ кампайн одоо зарласан байгаа заяа. За тэр кампайных нь нүүр царай нь одоо шинэ fall collection заяа. Шинэ намрынхын коллекцийн нүүр царай нь хэн байсан бэ гэхээр Cardi B. Окей. Cardi B шинэ нүүр царай гэдэг нь зарлагдсан. За тэгээд 8 сарын 4-ний өдөр айгүй их юунууд гарч ирсэн байгаа. Зар сурталчилгаанууд, реклам, тийм постэр, зураг, мураг гинэтэр гэдэг энэ кампайнд зориулсан одоо иймэрхүү юмуд нь гарч ирсэн. За тэрний угаасаа нүүр царай нь Cardi B учраас рекламд нь яг л гол дүрд нь Cardi B тоглож байгаа юм. Баахан зураг, мурагнд нь Cardi B орж байгаа байхгүй. Гэтэ Cardi B-гээс гадна бас зөндөө олон хүмүүс байна л дээ. Одоо чинь Hailey Bailey гээд айгүй алдартай инфлюенсер, TikToker байдаг. Тэр орсон байна лээ. Би яг нэрийг мартчихлаа. Ямар ч сан нэг юунд бас plus size төрөлд ордог тийм модель байдаг. Ямар Elsa Ser гэдэг үлээ. Ямар ч Victoria's Secret алхдаг тийм модель бас тоглосон байлээ. Бас нэлээд 2 3 өөр тий иймэрхүү олонний танил хүмүүс тоглосон байлээ тэрхүү кампайнд нь. Тэгсэн чинь энийг олоод тараадах чинь нөгөө Samira чинь. Тэгээд нөгөө хоёр дайсан нь өөрөөх нь хоёр дургуун хүмүүс нь хоорондоо нийлээд тий энэ брэнд болон Cardi B хоёр хоорондоо нийлээд ингээд ийм юм гаргаж байгаа гэдгийг харангуутаа шууд юу яасан ба. Бичлэг хийс өөрхөн TikTok дээр заяа. Бичлэг хийнгүүтээ шууд ингээд Old Navy хандаж хэлж байгаа хгүй тэрхүү брэндed Old Navy that better not be who I think it is гэлээ. Old Navy би миний бодож байгаа хүн байсан л гэж битгий хэлээр арайчтай үгүй хэлэхүүтэй гэсэнтэй нэг тиймэрхүү бичлэг хийгээл Old Navy
That better not be who I think it is. Тэр техник хэлээ заяа. Гэж мэгээ заяа. Бичлэгэн дээр тэгээ нэг тийм богинохомчлыгээ тавьчихсан байсан заяа. За тэр бичлэгээ болохоор яг 8 сарын 3-ны өдөр тавьсан байгаа байхгүй юу? За текст нэ манайхан 8 сарын 4-ний өдөр нэгэн бичлэгийг өөрийнх нь TikTok дээр тавьчихсан байсан. Тэр нь болохоор нэг өөрийнх нь дууных нь клип нь юм уу хайшаа заяа нэг тийм жижигхэн хэсэг нь байгаа байхгүй 1 минут гарамж юм уу. Одоо өөрөө дуу хийж эхэлж байгаа мó хайшаа заяа. Тэр дууных нь нэр нь юу гэж Happy Fat Tuesday гэдэг нэг тим нэртэй заяа. За яг энэ Happy Fat Tuesday гэдэг нэг тийм одоо зарим ресторанууд энэ төр одоо жишээ гэх юм бол нэг тийм төргөө олны газрууд ч юм уу янз бүрийн ресторанууд нэг иймэрхүү одоо өдрүүд өгдөг шүү дээ. Happy юу гэдэг чилээ Taco Tuesday ч гэдэг юм уу те Happy Taco Tuesday гэхээр яг 2 дахь өдрөө ягмар гараг болгонд те тако айгуу дандаа хямдхан байдаг ч юм уу те нэг тийм дийлүүд ресторант хийдэг шүү дээ. Тэгээ заримдаа ингээд Happy Fat Tuesday ч гэдэг юм уу бас нэг тийм нэршил өгчихсэн те одоо Happy бүдүүн байх тийм ягмар гарагийг одоо тэмдэглэлийн энэ гэсэн нэг тиймэрхүү нэртэй нэршлүүдтэй дийлүүд явагддаг ресторануудад тэгэхээр яг тэр өдрөө бол айгүй хоолнууд нь одоо айгүй хөнгөлттэй үнээр байх ч юм уу. Ерөн зүгээр нэг тийм promotional дийлүүд гэсэн үг. Тэгэхээр тийм нэр байдаг. Тэгсэн чинь тийм нэрийг ашиглаад Happy Fat Tuesday гэдэг ийм нэрийг ашиглангуудаа дуу хийгээд гिचээ. Тэгээ тэр дуун ингээл айгүй амар cringe дуу заяа. Тэг хүмүүс бол тэгж ярьж байгаа амар cringe what the fuck is that гэдэг. Happy Fat Tuesday. You tried to be choosy. Now you got your Тэгэл өөрөө тэрэндээ ингээ rap хийгээд байгаа байхгүй ингээл rap хийгээл тэгэл whisper энтергээл гэж мэгэл. Тэгснэ ингээл та төрөө чадахгүй та нар зүгээр бичлэгийг зөв өөрөө гаар заяа. Тэгэл ингээл амар ингээл гингүн flow өөрчлөл rap энтергээл гэж амар үүлж мөглөл заяа. Тийм бичлэг хийгээд тавиад тахчаа манайхаа. За тэгэл тэрийг нь хүмүүс хараад oh my god Old Navy-д зориулаад тэгээд бас Cardi B-д зориулаад ийм дуу хийгээд гिचээл айгүй хурдантай нэг өдөр дотор ийм дуу хийгээд ингээд тавьчих гэж бодсон байхгүй. Тэгээд тэр дууных нь өгнүүдийг сонсох юм бол угаасаа л дахиад нөгөө нэг яг контент дээр ярьдаг юмнуудыг л ярьсан дуунууд өгдөө дуунууд байгаа байхгүй. Яг л нэг брендэд хандаж хэлж байгаа юм шиг. Та нар муусаач үстэ те ингээд бүдүүн хүмүүсийг үзэн хадаад бүдүүн хүмүүсийг ялгарладаг болохоор ингээд бараачин зарагдахгүй одоо ингээд бараг дампуурхтаа хүрж байгаа юм. Энтэр гэсэн нэг те брэнд өдрөө ингэж дэлгүүр өдрөө ингэж жоохон шейд хийсэн юм үхтэд дуунууд байсан байхгүй. Намайг бүдүүн байлаа гэд чи ингээд яаж явахтаа яахвтаа энтэр гэсэн нэг тиймэрхүү үхтэд дуунууд гэсэн үг заяа. Тэгээ хүмүүс бол угаасаа ойлгомжтой Old Navy-тэй ингээд нэг тийм beef хийгээдсэн болохоор тэгээ Old Navy Cardi B хоёр ингээд collab хийж гэнэ гэдэг нь гарч ирсэн учраас нэгэн өдрийн дотор ийм хариу барьсан дуу хийгээд ингээд тавьчихчаа гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь хүмүүс юу олж мэдсэн бэ гэсэн чинь энэ дуу нь аль үшээ 8 өнгөрсөн 2025 оны 7 сард илүү 8 сард гарч исэн цацагцсан дуу байсан юм лээ. Клип. Тухайн үедээ ч гэсэндээ 2025 оны 7-8 сарда энэ Samira чи яг тэрхүү одоо яг сая 8 сарын 4-нд тавьсан тэр клип байгаа штэ. Тэр клипийн урд нь 2025 онд яг тухайн үедээ ч гэсэндээ тавьж исэн юм байлаа. Гэхдээ нэг тэгэж юу аваагүй. Хандалт үзэлт аваагүй хүмүүс нэг тоогоогүй ингээ орхицсон. Тэгсэн чинь одоо тавьсан чинь энэ Old Navy-ийн Cardi B-ийн зүйлээс болоод ингээд хандалт аваад boom гэдэг амар viral болчихсон гэсэн. Тэг хүмүүс ямар ичмэр юм бэ? Бүтэн жилийн өмнө гаргаж исэн дуун хинж тоогоогүй, хинж сонирхоогүй, ямар ч хандлт аваагүй болохоор одоо ингээд тэ Old Navy Cardi B хоёрыг ашиглаад ингээд хандлт авж инстэ ичмэр юм а энэ дөө бүхэл бүтэн жилийн туршид ингээд тэ орчин дэлхий ертөнцийн орж исэн гэсэн үгөө өстө бантмаар юм а өмнөөс нь бөксуулж байна гэсэндээ тиймэрхүү амар доогдохоо хийсэн хүмүүс гарч ирсэн байгаа. За тэгэл ер нь та нар одоо энэ эмэгтэйгийн яг тэр нэг клипнийх нь хэсгээс ингээд хүмүүс мим хийчихсэн заяа нэг ингээд айгу сайн ингээд хөдлөөд ингээд явж байгаа нэг хэсэг гэдэг байхгүй. Тэр хэсэг мэсгийг нэг ягаад одоо бүр яг гиф хийгээд мим эндэр хийгээд ингээд тэрийг амиг ашиглаа явж байгаа гэсэн үг заяа. За тэгээ хэрэг та нар одоо Old Navy-гээ тэрхүү брендийн TikTok аккаунт руу орж харах юм бол баахан энэ эмэгтэйгийн тэр клипнийх нь хэсгээс нь тавьсан тэр мимнүүд нь гифнүүд нь гарч ирдэг. Эсвэл те Samira coming for you Old Navy be careful те Old Navy болгоомжтой байгаарай Samira чам руу очиж гин шүү энэ гэсэн нэг тиймэрхүү тоглоом мэйзэндээ амар ерөл Samira-гийн тухай ярьсан тиймэрхүү комментэд Old Navy-гийн пэйжний доор харагдана. За тэгсэн чинь Old Navy-гийн өөрсдийнх нь нэг бичлэгний доор одоо яг энэ шинэ гарч байгаа коллекцтэй Cardi B-гийн нүүр царай нь бас энэ шинэ гарч байгаа яач басаа юу дуурч ба те
шинэ гарч байгаа коллекцээ харуулсан тэрхүү бичлэгийнхэн доор нэг хүн ингээд Samira-гийн яг тэр мимиг нь ашиглангуудаа би очиж над юу гэж авнаа те танай коллекцийг авнаа гэд нэг хүн бичсэн байсан аахгүй. Тэнгүүтээ зүгээр ингээд Samira-гийн мимиг нь тавьчихсан байгаа энэ давхар. Тэгсэн чинь тэр доор нь Old Navy аккаунтаас хариу өгөнгүүтээ ингэ бичсэн байсан аахгүй. Can't wait for you to join the denim lineup гэдэг. Тэгээрээ очиж хурж ирж аваарай те. Ингээд чамайг одоо манай denim-ийг худалдаж аваад манай denim-ийн үйлчлүүлэгч болоход одоо бид нар айгу баяртай байна гэсэн зүгээр нэг тийм юм бичсэн байхгүй. Гэтэ хамгийн гол нь хүмүүс Old Navy-г бас shady байна, албаар ингэсэн гэж үзэж байгаа. Яа тэгэхээр тэнд зөндөө олон комментод хахад албаар тэртэй Samira-гийн зурагтай тэр мемтэй комментнийхэн доор ингэж хариу бичиж байна гэхээр бас л жоохон Samira-д хандаад Samira-г доош нь хийж гэнэ гэж үзсэн байгаа. Тэгсэн чинь тэрийг нь бас дахиад нөгөө нэг Samira-ч олоод харчихжээ манайхаа заяа. Тэнгүүдээ бас л дахиад л нөгөө TikTok-о хийнгүүтээ Old Navy, you trying to be funny? You trying to be funny, Old Navy? Bet. Гэлтэж байгаа байхгүй. Яасан? Чи тэ тоглоом шоглоом хийх гэдэг юм ба тэ Old Navy? Тийм бэ тэ? Хошин байх гэдэг юм бэ тэ? За тийм үү. Харуулаад өгье гэсэн мэгт тэ. Окей, bet. Гэдэг тийм бичлэг хийсэн байсан. Тэгэхээр хүмүүс ингээл гайхалтай. За одоо дараад нь энэ Samira юу хийх гэж байгаа юм бол да bet. Харж байгаараа энэ гээд занаад байгаа юм чинь нэг л юм хийх гэж байгаа юм шиг ингээд. Тэгсэн чинь маргааш нь боллоо манайха маргааш өдөр боллоо. Нөгөө нэг Samira чинь нэг дахиад шинэ бичлэг тавиад тахжээ. Яасан гэсэн чинь яг Cardi B-гийн яг тэрхүү рекламн дээр өмсчихсэн байсан. Old Navy-гийн реклам дээр өмсчихсэн байсан. Old Navy-гийн тэрхүү коллекцийнх нь нүүр сарай болохтой ингээд зураг авахлахтаа өмсчихсэн байсан. Outfit-ийг нь яг дуурайгаад өмсчихэж. Окей. Яг юм улаан өнгийн нэг cardigan байгаа байхгүй ноосон цамц. Тэнгүүтээ джинс өмд. Бүр яг адилхан ингээ өмсчихсэн баа. Тэгснээ яг адилхан Cardi B нэг тэр зураг авалтан дээрээ нэг тийм цэнхэр фонны өмнө ингээл зураг авахулсан байсан байхгүй яг ингээд ийм поз авахулаад. Тэгсэн чинь Samira яг тийм адилхан хувцас өмсөнгүүд яг адилхан тийм цэнхэр фонны өмнө зогсонгуудаа адилхан Cardi B-тэй адилхан поз авч маад заяа. Тэгээ өөрийнхөө нөгөө нэг Happy Fat Tuesday гэдэг дуу муугаа бас ардталтаа ашигласан байгаа юм заяа. Тэгээд тэгэнгүүтээ яг Old Navy-г л доош нь хийж байгаа юм шиг те. Та нар Old Navy-гээс баг юм аваад хэрэггүй би та нарт тий бүдүүн өмсчихсэндээ өмсөж хувцас авч болох өөр брэндүүдийг танилцуулъя гэж байгаа юм шиг яг тэрхүү бичлэгэн дээр өөр брэндүүдийг меншн хийчихсэн байсан заа ингээ харуулад миний энэ хувцасад чинь тэр брэндийнх шүү энэ гэдсэн. Тэрэн дээр болохоор нөгөө Khloe Kardashian-ы брэнд гэдэг чинь Good American гэдэг тэр брэндийг ингээ меншн хийгээд энэ цамц бол Good American-ийнх за энэ болохоор JC Penney-ийнх ч гэдэг юм уу те өөр брэндүүдийг албаар ингээ харуулчихсан байсан одоо promote хийгээд. Happy Fat Tuesday. You tried to be choosy. Энэ дээр бол хүмүүстэй бүр амар oh my god энэ бол бүр арай хитэрж байна. Энэ бол яг one-sided beef гэж үздэг байгаа байхгүй хүмүүс. Cardi B ч одоо тоогоо болчихсон. Одоо энэ Cardi B бол яг өнгөрсөн жил ингээл гарч ирэл энэ юмхтэд хэрэлдэж мэрэлдэжсэн бол одоо бол тэ огтхон Cardi B энэ дээр хариу өгөөгүй ямар ч юм хийгээгүй. Cardi B ч тоохгүй энэ юмхтэл өөрөө бодохтой болохоор Old Navy намайг тоогоод Old Navy над руу shade хийгээд ингээ коммент дээр reply хийгээд энэ ч гэдэг юм уусгүй над руу ингээд shade хийгээд албаар миний дургу хүнтэй Cardi B-тэй ингээ харилцаад collab хийгээд ингээд campaign энэ хийгээд энэ гэж өөрөө дотроо бодоод яваад хөөрөөд яваад байгаа боловч Old Navy ч өөрийг нь тоохгүй тэ огтхон Samira хандаж юм хийхгүй байгаа. Тэгээд ахад те Old Navy Cardi B тоохгүй байхад Samira л те нэг талдаа ганцаараа ингээл дургуун хүрээд л те энэ хоёр л хоёулаа Old Navy рүү ч тэр ингээл Cardi B рүү ч тэр ингээл дайраад л те янз бүрийн ингээ пост контентууд хийгээд байгаа болохоор хүмүүс бол те өрөвдмөр ч юм шиг нэг бодлын те яг л нэг тийм нэг талыг барьсан one sided beef байна. Нөгөөдөл нь тоохгүй байгаад ганцаараа л энд ингээл те ингээд ах юмаа гэдэл те баахан тим юмнуудыг ярьж одоо энэ Samira-гаар дог тахуу хийж байгаа. Тэгэд ер нь ингээ хүмүүс хараадсэн чи энэ нэмэгтэй чи ер нь зөндөө олон дуу хийжсэн байна лээ. Бас plus size гэдэг дуу байгаа байхгүй. Тэрэн дээр болохоор plus sizes гэж дуулж болоо заяа. Тийм зөндөө олон дуу хийжсэн мөлий. Тэг ер нь хүмүүс нэг охин бичлэг хийсэн байсан TikTok дээр яг энэ нэмэгтэйг ингээд тайлбарлаад Samira-г ингээ бүр айгүй Samira дээр баг deep dive хийгээд ингээд бичлэг хийсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр охины ярьсан үнцг нь яг үнэн байх гэж хүмүүс үзээд байгаа. Би ч гэсэндээ яг тэгж бодсон. Энэ охин бүр анх энэ Samira хизээ TikTok дээр контент хийж эхэлсэн цагаас нь ахуулаад ингээд бүр ухаж төнхнөд бичлэгүүдийг нь үзээд явсан байгаа байхгүй. Analyze хийгээд. Тэгсэн чинь тэр охины ярьж байгаагаар болохоор анх Samira гарч ирэхтэй болохоор ийм
одоо хийдэг шигээ те ийм бүдүүн хүмүүсээ та нар инглээ бүдүүн хүмүүсийг ялгарлан гадуурхаад гэсэн иймэрхүү бичлэгүүд хийдэггүй байсан зүгээр ондоо бичлэгүүд хийдэг байсан зүгээр л ингээл те амьдралаа харуулсан янз бүрийн иймэрхүү зүгээр жирийн бичлэгүүд хийдэг байсан. Тэгсэн чинь нэг удаа л нэг одоо яг иймэрхүү төрлийн те нэг би ингээд дэлгүүр орсон чинь ингээд надад хувцас таарахгүй байсан гэдэг бичлэг хийчих тэр нь ингээд айгүйх хандлт авцсан гинэ. Тэгэнгүүт энэ эмэгтэй ч ойлгочихж байгаа шүү дээ. Би иймэрхүү юм талаар ярих юм бол илүү хандлт авах юм байна гэдгийг ойлгоод тэрийгээ ингээд амар барай авцсан мэн гэж аахгүй. Тэгээд цаашдаа яг иймэрхүү сэдвээ барьж яваад бүр тэрийг бүр улам экстрим болгоод дэлгүүр дээр очиад худалдагчдаа яагаад та нар яхалаар ингээд 3 Excel 4 Excel байдгүй ингээд тиймэрхүү бүр улам экстрим болгох тусам нь улам хандлт нь ихсэдсэн. Тэнгүүд тэрийг Самара ойлгоод дандаа бүрийг тэрийг барьж явдаг болсон гэж аахгүй. За тэгж жагаад ингээд удалгүй нэг дуу хийсэн гэж аахгүй. Тэгээд дуу хийсэн чинь бас нэг хандлт мандалт авахгүй байсан. Тэр дуу нь хинж тоож сонсохгүй байсан. Тэгсэн чинь тэр дууга яг юунтэй холбоотой тийм plus size-тэй ингээ body shaming гэдэгтэйгээ холбогдуулаад дуу хийсэн чинь тэр нь хандлт авсан гинэ. Гэтэ нэг сайнаар гоё ингээд хүмүүс ингээд вау энэ гэдэг агааз бол биш зүгээр хүмүүс ингээл доор нь hate хийгээл what the fuck is this гэл амар hate хийгээл хүмүүс юу яадаг штэ тийм negative comment-д үлдээдэг штэ тэгэнгүүт тэр negative байна уу сөрөг comment байна уу эрэг comment байна уу хамаагүй хандлтыг нөсгөж байгаа штэ тэгэхээр үзэл тэгсэж ин гэсэн үг мөнгө илүү олж ин гэсэн үг тэгэнгүүт энэ эмэгтэй тэрийг дахиад олж мэдээд би дууг хийхдээ ийм маягаар те иймэрхүү сэдвтэй дуу хийх юм бол илүү ингээ хандлт авах юм байна илүү мөнгө олох юм гэдэг мэдээд тэрийгэ барьж аваад дуу хийх болгондоо иймэрхүү төрлийн дуу хийгээд иймэрхүү контент хийгээ явдаг болчихсон гэж одоо энэ нэмэгтэй бүр анализ хийгээд олж мэдсэн байгаа хгүй. Угаас тэр нь бол ер нь харахад бол ойлгомжтой байлээ. Статистикээс нь харахад бол заяа бичлэгийнх нь үзэл мэдэлтээс харахад бол тэгэд энэ охины одоо гаргаж ирсэн одоо өнцгний юу гэхээр Самара бол айгүй ухаантай эмэгтэй хэрхэн яаж хүмүүсийг ингэж riled up болгож өөрийгөө яриулж ингэж те хандлт авч ингэж алдартай болохоо мэддэг. Тийм ч учраас одоо бүр 2-3 сая билүү айгүй голон одоо сая followersуудтай. Тэгээ ер нь бол өөрийнх нь яг гол зорилго нь бол ийм content creator байх биш. Энийгээ хандлтаа ингэж барьж явж агаад тийм record deal авах, дуучин болох artist болох нь л өөрийнх нь мөрөөдөл юм шиг байгаа гэж бодож байгаа хгүй юу тийм Lizzo-гийн төрлийн artist. Lizzo ч бас яг тэргүүрээ гарч ирсэн шүү дээ. Анх гарч ирэхдээ л те ийм би бүдүүн байсан ч гэсэн та хамаагүй ус гоё энэ төр гэдтэй ингээд гарч ирээд л тэрүүгээрээ ингээд явчихсан. Тэгэд яг Lizzo-тай адилхан тиймэрхүү одоо дуучны карьертай болохыг яг хүсэж байгаа учраас иймэрхүү арга замаар те иймэрхүү маркетингийн арга замаар ингэж явж байгаа гэж энэ охин гаргаж ирж ийм үнц гаргаж ирж ярьсан байна лээ. Тэгээ хүмүүс бол тэрнтэй тэ айгу санал нийлж байгаа. Тийм учраас хүмүүс тийм би наадах чи айл үжээ мэдчихсэн юм а. Тийм учраас би энэ Samara гэдэг хүнийг албаар ингэж янз бүрийн controversial юм гаргаж ирээд яриад хандлт авах гээд ингэж байгааг мэдж байгаа учраас би бүр үзгээж уулзсан. Тэгж яхаа та нар бол бүр тэр яг нөгөө өвөөшийг нь өмгөж аваад бүр яриад улам ингэж хөөргөөд хандлт өгөөд тэ улам амар том болгоод ах юм а гэд хүмүүс тиймэрхүү юм ярьчихсан харагдана лээ. За ер нь бол нэг ийм юм болж өнгөрсөн байна энэ Samara гэдэг эмэгтэй дээр. They said big bag bitch get to the bag. They said big bag bitch. За манайхаа дараагийнхаа одоо галзуу хүний өдрийн тэмдэглэл рүү орцгоё. Тэр нь хин бэ гэх юм бол Drew Afualo гэдэг энэ эмэгтэй байгаа. Тэгээд та нар ч гэсэндээ бас мэдэх байх гэж бодож байна. Ядар царайг нь харж исэн байх гэж бодож байна. Айгуу том content creator, TikToker, influencer байгаа. За тэгээд 8 сая гарам юутай байх. Followersтай TikTok дээр тэгэхээр нэлээд том influencer гэсэн үг. Тэг ер нь TikTok дээр байгаад айгүй удаж байгаа. Яг л нөгөө нэг пандемикийн үеэр хэсэг хүмүүс амар алдартай болсон шүү дээ. Яг л тэр үеэр л ингэж нэр хүндтэй болж эхэлсэн ийм тэг байр суурь олчихсон ийм content creator байгаа. За энэ эмэгтэйгийн ер нь ямар төрлийн контент хийдэг вэ? Юугаараа танигдж мэдэгдэж авсан бэ гэхээр амар team feminist гэдгээрээ. Окей, бүр ингээд үнэхээр feminist эмэгтэй хүмүүсийг дэмждэг. Одоо тийм women's rights activist гэх юм уу эмэгтэй хүмүүсийн эрхийг одоо ингэж дээдлэх энэ төр тухай ингэж ярьдаг тийм идэвхтэн. За түүнээс гадна зарим хүмүүс юу гэж үздэг вэ? Зарим хүмүүс гэдэг ахгүй, ер нь хүмүүс юу гэж үздэг вэ гэхээр энэ эмэгтэй хитрхи feminist болсон учраас бүр misandrist болчихсон. Эрэгтэй хүнийг үзий яддаг man hater гэж ярьдаг. Энэ эмэгтэй хүмүүс гадар ер нь бол Drew Afualo бол man hater, misandrist гэж ярьдаг. Яг тэгэхээр feminist гэдэг тэрхүү үзэл бодлоо бүр хитрхи extreme болгоод эрэгтэй хүн болгоныг үзий яддаг. Ер нь бүх төрлийн контентыг тиймэрхүү эрэгтэй хүмүүстэй хэрэлцэн та нар масаа эрэгтэйчүүд юу чадахгүй болохоор гал ингээл амар инээж мэддэг эрэгтэй хүмүүс шууд гэж ингээл амар сонь соньсоор гарч маргаал за инээж мэгээл заяа. Тэгэж мэгээд
айгүйх бол эрэгтэй хүмүүстэй ингээ хэрэлдээд эрэгтэй хүмүүсийг ер нь жоохон шүмжлээд ингээд явдаг эмэгтэй аахгүй юу. За тэгээд ихэнх хүмүүс бол те энэ эмэгтэйг бол арай дэндүү extreme гэж үздэг. Бүр үзэл нь яг анхандаа ингээ гарч ирж ярьж байхдаа бол те бүр анх гарч ирж байхдаа бол хүмүүс айгүйх ингэж дэмждэг байсан. Тийм ч учраас бүр 8 сая фолловертай болсон байхгүй юу. Айгүйх дэмжээд оо тийм энэ эмэгтэйг ярьж байгаа зүв байна те эмэгтэй хүмүүс ингээд адилхан эрэгтэй шүү байх хэрэгтэй, feminist байх хэрэгтэй, эрэгтэй хүмүүс одоо эмэгтэй хүмүүсийг дамжуулах байх хэрэгтэй ч юм уу ингээд айгүй тийм ярих ёстой зүйлүүд ингээ ярьжсэн болохоор хүмүүс амар дэмжижсэн. Гэхдээ тэр нь бүр ингээд цаашаа явсаар хагаад ялангуяа хандлт авах тусмаа илүү амар extreme болоод зүгээр одоо хүүсийн эргэтгэж байдлыг ярихаар болчихсон. Зүгээр бараг эмэгтэй хүн эрэгтэй хүнээс дандаа дээр байж ах хэвээр эрэгтэй хүмүүс бол бараг үхсэн дээр те хэвээр бараг байхгүй болсон дээр гэдэг бүр тийм man hater бүр тийм одоо юундаа толчихсан гэсэн аахгүй бүр нэг extreme тал руугаа хүрчихсэн гэсэн. За гэхдээ ер нь бол те эмэгтэй хүнийг дээдлэх те одоо women's rights activist, feminist гэдгээр ер нь танигдсан гэсэн үг юм. Тэгээ ер нь бол айгүй controversial эмэгтэй энэ эмэгтэй дээр бол зөндөө олон тиймэрхүү хэл амнууд дандаа ер нь гарч ирдэг байгаа. Хийдэг хөрлөгийн контентууд дээрээс нь болоод за тэгсэн чинь одоо саяхан энэ 7 хоногт бүр амар нэмэгтэй ингээд бүр хейт авч байгаа байхгүй юу. Хамгийн гол нь яг Drew Affolage угаасаа амар олон hatersтэй заяа. Бүр угаасаа амар олон hatersтэй. Drew Affolage ерөөсөө санал бодол үзэл бодол нийлдэггүй зөндөө олон хүмүүс байдаг. Тэгэл тэр хүмүүс нь бас ингээд бичлэгэн дээр хийгээл Drew Affolage руу дайраал ингээд явж идэг. За тэгээд энэ удаа болохоор hate одоо backlash criticism ахтай болохоор зөвхөн өөрийг нь үзий яддаг хүмүүсээс биш бүр өөрийнх нь фэнүүд нь хүртэлтэй Drew-д хэлээд хүүе энэ удаад бол тэ чиний талд үнэхээр орохооргүй юм чи одоо юу яриад байгаа юм бэ гэд Drew-гийн фэнүүд нь хүртэл бүр ингээд өөрийнх нь эсрэг байгаа байхгүй юу. Тэгээд хахад энэ Drew бол ерөөсөй ойлгодгүй ингээд улам ингээд дайраал double down хийгээл бүр triple down хийгээл бүр ингээд амар улам ингээд байгаа гэсэн үг. Окей. За одоо тэгээд танаартай яг юунаас болоод яг ингэ ярьж өгөх гэж байна. Энэ эмэгтэй чинь өөрөө бас юу ядгийн подкаст хийдэг YouTube дээр заяа. Тэр нь болохоор comment section гэдэг нэртэй ийм подкаст хийдэг. Бас ингээл зочин оруулаад ингээл хоорондоо юм ярьдаг бичлэг байхгүй юу. За тэгсэн чинь нэгэн тэр одоо подкастных нь нэгэн хэсэг бичлэг нь ингээд viral болоод тахчээ. Хамгийн гол нь тэр бичлэгийн бүр яг подкаст нь хизээ тавигдсан бэхээр баг жилийн өмнө гэсэн баха. Нилээн л удаан хугацааны өмнө тавигдсан юм шиг байна. Тэгсэн чинь гиг үнтгэн одоо ингээд viral болоод тахсан. За яг нэг хэсэг нь. Тэр подкастн дээр нь ямар хүн зочноор орцсон байсан бэ гэхээр ER Fight Master гэдэг нэртэй нэг юм хүн юм байна лээ. Тэгээ тэр хүн нь болохоор non-binary одоо уул нь бол эмэгтэй төрсөн гэхдээ одоо нэг тийм non-binary явдаг. Тэгэхээр they them гэдэг pronoun-тай явдаг гэсэн тэд гэж дуудулдаг гэсэн үг. Тэгэхээр одоо айлч хүүсэнд одоо өөрийгөө мэдэрдэггүй л гэдэг байгаа байхгүй. Тэгэд энэ хүн орсон байгаа байхгүй. Тэгээ энэ хүн болохоор юу юм бэ лээ? Бас жүжигчин, producer, бас нэг тийм creator хүн байгаа байхгүй. Grey's Anatomy хүртэл тоглож исэн гэсэн байх шүү. Тэр цувралд. Тэгээд энэ хүн ингэж орсон байгаа. За тэгсэн чинь энэ хоёр ингэ ярилцж байгаа үед энэ ER гэдэг хүн хэлж л дээ. Сайн бодоод үзэхлээр ер нь бол ингэж trans эмэгтэйчүүд гэхээр одоо юу хэлж байгаа шүү дээ. Анхандаа бол яг байгалаасаа эрэгтэй төрсөн боловч яг эмэгтэй гэж өөрийгөө мэдрээд ингээ мистслентер дороод тэ гормон энэ угаад trans одоо woman тэ эмэгтэй болсон хүсээ солиулсан гэсэн үг тэ. Ийм хүмүүсийг одоо trans woman гэж яриад байгаа юм тэ. За trans эмэгтэйчүүд бол яг эмэгтэй хүн байх мөн чанарыг яг жинхэнэ байгалаасаа төрсэн эмэгтэй хүмүүсээс илүү ойлгодог гэж би боддгоо гэж хэлсэн байхгүй юу. Энэ хүн ER гэдэг. Тэ юу гэж хэлж чинь сая ойлгосноо сая би заримдаа ингэ юм ярьчих би зөв ойлгосон болоо гэд бүр ингэ дотор бодоод тахгүй. Тэгээд би дахин хэлээд байдгийн зарим хүмүүс ямар нушаа юм бэ гэд тэгээд би тэгээд тахгүй. Яг үнэхээр миний ярьсан мэг ойлгосон болоо би сонио ярьчихсан байх үү дээ гэд би дахиж хэлдэг байхгүй. Энэ хүний ярьж байгаагаар болохоор яг жинхэнэ байглаасаа төрсэн эмэгтэй хүмүүс биднэрээ штэ тэ. Яг эмэгтэй хүн байх ямар вэ? Тэ womanhood эмэгтэй хүний мөн чанар ямар бэ гэдгийг тултал яг ойлгож чаддаггүй гэж байгаа байхгүй юу. Яг тэр эмэгтэй хүн байх ямар вэ гэдэг мөн чанарыг trans эмэгтэйчүүд илүү сайн ойлгодгоо гэсэн зүйлийг хэлсэн маа. За тэгсэн чинь Drew тэрнтэй яг хүлэн зөвшөөрж авахгүй. Yeah, I agree. Гэт ингээд би яг хүлэн зөвшөөрч чиний ярьж байгаатай ч ингээд хүлэн зөвшөөрж байгаа нь харагддаг. За тэгснэ энэ эмэгтэй бүр цаашаага бүр ингээд энэ хүн нь ER ингээд бүр цаашаага дэлгэрүүлээ явчихж байгаа байхгүй юу. Юу ч хэлдэг вэ гэхээр за ингээд нэр дана cis woman гэж яриад байгаа. Cis woman гэж чинь бол одоо бидний хэлж байгаа гэсэн үг. Одоо биологоор эмэгтэй төрсэн хүмүүсийг одоо
орчин үед cis woman гэж ярьдаг болчихсон. Гэтэ яг эмэгтэйчүүд бол тэр үгэнд дуртай байдаггүй. Бид нар бол зүгээр л woman, зүгээр л тэ эмэгтэй гэдэг нэр тодтолохоор явмаар байна. Энэ шинээр гарч ирсэн cis woman гэдэг нэр тодтолхлыг чи би зүүмээргүй байна тэ. Яг уу trans эмэгтэйчүүд бол зүгээр л өөрснөөгөө trans woman гэж яриа л яв тэ. Гэтэ бидний яхахлаар өөрснөөгөө cis woman гэж ярих хэрэгтэй. Бид нар бол зүгээр л эмэгтэй хүн гэж одоо тэгэж айгу хүлэншүүрэхгүй байдаг. За гэхдээ энэ хүн бол дандаа cis woman гэдэг үгийг ашиглан яваад байгаа байхгүй. Тэр нь болохоор байгалаасаа биологиороо эмэгтэй төрсэн хүмүүсийг яриад байгаа юм шүү заяа. Тэгээ энэ цаашлаад юу гэж хэлдэг вэхээр харамсалтай нь одоо ингээд cis эмэгтэйчүүд багаас нь одоо ийм тийм юм сургацсан байдаг гинэ. Cis эмэгтэйчүүдэд байгалаасаа турсан эмэгтэйчүүдэд юу вэ гэхээр эмэгтэй хүний мөн чанар гэдэг чинь чиний нийгэмд эзлэх байр суурь юм аа гэд ойлголцсон байдаг. Эсвэл чиний эмэгтэй хүний мөн чанар чинь чиний гүйцэтгэх үүрэг юм аа гэд ингээ ойлголцсон байдаг. Эсвэл эмэгтэй хүний мөн чанар гэдэг нь чи хэрүү бэлгийн хүчирхийлэлд орж ивэл наадах чинь чи эмэгтэй хүн гэсэн мөн чанар чинь юм аа гэд ингээ бүр тиймэрхүү юмнуудыг ингээ суулгачихсан байдаг. Cis woman гэж аахгүй байгалаасаа төрсэн эмэгтэй хүмүүсийн ухамсарт. Тэгэхээр тэр чинь бол тийм зүйл биш юм аа тэ гэд нэг тийм нэмийг хэлж байгаа юм. Тэг хүмүүс бол энэ дээр бүр амар дургу хандсан байхгүй юу гэсэн юм бэ? Бид нар яг байгалаасаа төрсэн эмэгтэй хүмүүс өөртөөхөө эмэгтэй хүн байна гэдэг тэр мөн чанараа тэгж ойлгодог гэж чи бодоод байгаа юм уу те? Ингээ эмэгтэй хүмүүс би эрэгтэй хүнээр хүчрхийлүүлж те бэлгийн дарамтанд хүчрхийлэлд ордог юм чинь тэр нь миний яг эмэгтэй хүний мөн чанар гэсэн үг гэж чи эмэгтэй хүмүүс тэгж өөртөөхөө womanhood-ыг ойлгодог гэж бодоод байгаа юм уу гэж те? Угаасаа айгуу тийм сонин юм ярьсан байгааз бүр ингээ ойлгомжны гачин юм. За тэгээд ийм юм яриад тавьчихсан чинь энэ подкаст нэрээр ярьсан чинь энэ нь одоо viral болоод боо юм болсон гэсэн үг. Эмэгтэй одоо trans эмэгтэй хүмүүсийг бүр яг баг эмэгтэй хүн байна гэдгийг ойлгодог хүмүүс бол trans эмэгтэй хүн юм аа. Яг биологиосоо төрсэн эмэгтэй хүмүүсээс илүү ойлгодог гэж ярьсан дээр. Түүнээс гадна ингэж хэлж байгаа байхгүй юу? Cis эмэгтэй яг байгалаасаа төрсэн эмэгтэй хүмүүс болохоор ингээл дандаа л эрэгтэй хүнд хүчндүүлчих үе гэдээ айгаа явж идэг. Наадах чинь бол эмэгтэй хүнийхээ мөн чанарыг мэдэрч байгаа зүйл биш шүү дээ. Харин би ингээд trans эмэгтэй хүмүүстэй ярихлаар тэд нар ингээд те айгүй гоё тийм beautiful experience ярьдаг гэж аахгүй юу? Би багасаа л өөрийгөө эмэгтэй гэж мэдэрдэг байсан гэл жид юм уу те ингээд амар гоё тийм эмэгтэй хүний байх ямар гоё вэ гэдгийг ингэж гоё тэгж гоё ярьж мэдэрдэг юм байна лээ trans эмэгтэй хүмүүс. Харин байгалаасаа төрсэн эмэгтэй хүмүүстэй cis woman болохоор тэгж мэдэрдэггүй зүгээр ингээд ярьдаг юмнууд нь би эрэгтэй хүнд хүчндүүлэхээс айгаад энэ ч гэдэг юм уу те тэгж одоо өөрсдийнхөө womanhood-ыг доош нь хийсэн тийм маягаар ингэж бодож явдаг. Тийм учраас trans эмэгтэй хүмүүс бол байгалаасаа төрсэн эмэгтэй хүмүүсээс илүү womanhood-ыг сайн ойлгож мэдэрдэг гэсэн ийм зүйлийг ярьсан. За тэгээд хүмүүс юм бол үнэнхээр дургуурсан энэ ER юу лээ Fight Master гэдэг энэ эмэгтэй энэ хүнд нь ч одоо би эмэгтэйгээ хэлчихвэл болохгүй байх they them гэж өөрийгөө дууддаг гэсэн. Тэгэхээр энэ хүнд нь ч дургу хүрсэн хүмүүс түүнээс гадна энэ Drew-т ч дургу хүрсэн. Яг бол Drew бүр амар санаа нийлээд ахгүй. Yes I agree. Yes 100% гэж мэлцээ. Чамдаас амар санал нийлж энэ төр гэдэг. За тэгсэн чинь хүмүүс яана Drew чинь өөрийнхөө одоо энэ хүү алтар нэрийг хэрхэн олж авсан бэ гэхээр эмэгтэй хүнийг дээдлэх, эмэгтэй хүний талд байх feminist, extreme feminist те одоо эрэгтэй хүнийг үзий яддаг, эмэгтэй хүнийг дээдэлдэг гэсэн одоо ийм зүйлээр үзэл бодлороо энэ алтар нэрийг одоо алтар нэрт хүрээд ийм олон фолловерстай болсон. Тэгсэн чинь яг үнэндээ зүгээр өөрийнхөө misogynist те эмэгтэй хүнийг үзэн яддаг, эмэгтэй хүнийг доош нь хийдгээ гэдэг тэрхүү үзэл бодлоо зүгээр л амар худлаа нууж дарагдаж явж худлаа дүрзүүлж явдаг байсан. Одоо ингээд илэрч байна. Ягаад гэхээр яг энэ ярьсан юмараа би чамтай санал нийлж ин гэдгээрээ бол байгалаасаа төрсэн эмэгтэй хүмүүсийг доош нь хийж байгаа ийм юм ярьлаа шүү дээ чи те байгалаасаа төрсэн эмэгтэй хүмүүсийг баг trans эмэгтэйчүүдээс доор 7 доор те та нар бол баг жинхэнэ эмэгтэй хүн байна гэдэг ямар гэдгийг мэдэхгүй trans эмэгтэй хүмүүс танараас илүү мэддэг гэсэн утгатай зүйл ингээ ярьчлаа. Тэгэхээр яг чиний тэр одоо өөрийнхөө платформыг байгуулсан тэр үзэл бодлыг чинь хамаа бүр яг эсрэг нь байна. Чи яг үнэндээ бол misandrist биш misogynist юм байна. Эмэгтэй үнийг үзий яддаг юм аа гэдэг.
Чиний наад хэдэн жилийн турш ингэж байгуулсан юм чи одоо ингэж шууд хормын дотор алга боллоо. Чиний жинхэнэ нүүр царайч нь бол танигдлаа гэд эмэгтэй хүмүүс ялангуяа бүр амар дургу урсан маа. Тэгээд энэ Drew Afualo гэж угаасаа ойлгомжтой фэнүүд нь бол бараг л 100% нэмэгтэй хүмүүс гэд хэлчих болно. Тэгээд тийм учраас фэнүүд нь тэгээд өөрийнх нь эсрэг одоо энэ зүйл дээр дайрсан байхгүй юу? Чи бидний талд байдаг юм шиг жүжиглээд байдаг байсан чинь яг үүндээ бол эмэгтэйчүүд үзэн яддаг юмтан байсан юм байна штэ. Тэгээ бөө юм болсон заа тэгсэн чи энэ эмэгтэй хариу бариад гарч ирээд бичлэг хийжээ. Тэр бичлэгтэй болохлаа тий та нар бараг буруу ойлгосон байна. Та нараас нэгт гэж хэлэх юм бол надад чи амар олон тий бараг ингээ жилийн өмнө ингээд орсон подкаст байгаа. Тэгэж та нар бүтээр нь үзээгүй хэдхэн секундын клипийг харцгаад ингэж байж одоо байгаатай ахтай. Та нар гэтээ ер нь надтай ингээд үзэл бодол нийлэхгүй байгаа чинь юуг харуулж ингэж та нар бол зүгээр ингээд транс хүмүүсийг үзий яддаг гэсэн үг заяа. Та нар бол зүгээр ингээд Trump-ыг дэмждэг MAGA гэсэн үг заяа. Та нар бол зүгээр ингээд Republic гэсэн үг заяа. Ингээд эмэгтэй оюулээ транс хүмүүсийг үзий яддаг гэдгээл та нар зүгээр илэрхийлээд байгаа байхгүй юу? Зүгээр энэ эмэгтэйдээ санал нийлэхгүй байна гэхээр тийм зүйлүүд болчихсон. Эмэгтэй оюулаа транс хүмүүсийг үзий яддаг гэсэн үг эсвэл MAGA гэсэн үг энэ гээд тийм юмгээр авчиж байгаа. Тэгэнгүүтээ дандаа ийм үгийг энэ бичлэгэн дээрээ ингэж хэлэхээс гадна одоо комментэн дээр хүмүүст амар хэрэглээд байгаа байхгүй. Тэгээд тэр комментүүд дээр дандаа тэр тухайн хүмүүсийг хэрэлдэж байгаа хүмүүсийг ингэж дуудаад байгаа байхгүй. Turf. Тэгээ би бүр ингэ бодод хүй turf гэж юу гэсэн юм бэ? Шинээр гарч ирсэн одоо саяхан л гарч ирсэн term юм шиг байгаа юм. Бас л онлайнаар гарч ирсэн заяа одоо энэ woke culture-наас гарч ирсэн юм шиг байгаа юм. Тэр нь юу гэхээр trans exclusionary radical feminist гэдэг энэ үгнүүдийн товчлол юм байна л да. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр trans хүмүүсийг ялангуяа trans эмэгтэйчүүдийг feminism-ээс хасах үзэлтэй radical feminist хүмүүсийг тэгж дууддаг юм гинэ. Тэгэхээр одоо транс эмэгтэй хүмүүсийг үзээ яддаг эмэгтэйчүүд гэх юм уу. Одоо нэг тийм юу юм бэ? Нэг нэр томьёо гараад ирчихээ turf гэд. Тэгсэн чинь энэ одоо Drew Afualo чинь хүмүүстэй хэрэлдэхтэй комментэн дээрээ өөртөө үзэл бодол нийлэхгүй болгонгууд яаж чи надад үзэл бодол нийлэхгүй байгаа гэж яадгүй чи turf гэсэн үг. Яадгүй чи транс хүмүүсийг үзээ яддаг, транс эмэгтэйчүүдийг үзээ яддаг ийм radical feminist гэсэн үг. Гэт ингээд дайраад байгаа байхгүй. Тэг бүр ерөөсөө өөргөө одоо буруугаа энэ төр өглөө шуурахгүй зүгээр л ингээд хүмүүс рүү дайраад тэ та нар бол надад үзэл бодол нийлэхгүй байгаа бол та нар тийм гэсэн үг, ийм гэсэн үг гэл ингээд хүмүүс рүү дайраад байгаа байхгүй. Тэгэд бүр ингээд транс эмэгтэйчүүд хүртэл доор нь коммент бичиж байгаа байхгүй. Би өөрөө транс эмэгтэй. Би өөрөө хүүсээ солиулсан. Би өөрөө эрэгтэй төрөөд хүүсээ солиулаад тэ транс эмэгтэй. Ингээд амьдарч байгаа эмэгтэй хүний амьдралаар амьдарч байгаа. Би транс эмэгтэй мөртлөө чамтай санал нийлэхгүй байна. Би хизээч өөрийгөө яг транс эмэгтэй хүнийхээ хувьд яг үнэнгээсээ биологиороо ингээд эмэгтэй болж төрсэн эмэгтэй хүмүүсээс илүү эмэгтэй байх ямар байх байдаг вэ гэдгийг бол ойлгодог гэж хизээч бодож байгаагүй. Нэгт та нар бодоод үзэлдээ те. Яг транс эмэгтэй хүмүүс л яг эмэгтэй хүн шиг бол яаж ч утсан биологиороо байж чадахгүй одоо жишээ menstruation гэж байхгүй те. Биеийн юм ирэх ямар байдаг вэ гэдгийг ойлгохгүй бас дээрэс нь хүүхд төрүүлэх ямар байдаг вэ тэр гормон энтрийг бол ойлгохгүй. Тийм учраас би транс эмэгтэй хүнийхээ хувьд бол чамтай огтхон санал нийлэхгүй байна. Юу яриад байгаа юм бэ гэд те транс эмэгтэйчүүд төрлийн дрүүлүүд дайрч байгаа байхгүй. Чиний буруу байна гэд та нарын ярьсан юм чинь буруу байна гэд. Тэнгүүд энэ эмэгтэй юу гэж байгаа гэж Drew тэр транс эмэгтэйчүүд рүү хүртэл та нар transphobic. Транс хүнийг transphobic trans хүнийг үзий яддаг гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс бүр энэ Drew чинь бүр яг ухаан санаагаа алдсан юм байна. Тэ бүр ухаан санаагаа алдсан байна. Энэ бол зүгээр ирүүл биш юм байна гэд. Тэгээд одоо үзээд бөө юм болж байгаа гадуур. Тэгээ ер нь бол ерөөсөө бууж ухгаа. Тэгээ саяхан дахиад шинэ бичлэг хийсэн мөлий. Тэгэхдээ за би уучлахгүй наа гэсэн. Тэгээ хүмүүс бодохдоо эмэгтэйчүүдээс уучлах гоох гэж байгаа юм гэсэн чинь би trans community-гаас уучлахгүй марана. Тэгээ transgender community-гаас яагаад вэ гэхээр миний энэ ярьсан зүйлээс болоод энэ подкастнаас болоод одоо хүмүүс trans хүмүүс рүү үзэн ядалт илгээж байна. Тэгэхээр би trans хүмүүсийг ийм байдалд оруулсандаа үнэхээр уучлахгүй байна. Тэгээд trans хүмүүсээс уучлахгүйсэн нэг ч удаа яг биологиороо төрсөнтэй cis эмэгтэйчүүдээс уучлахгүй байна гэж хэлээгүй. Тэгээд хүмүүс бол бүр амар дургу хүрээд те ингээд хүмүүсээр айгүйх яриулаад hate аваад явж байгаа гэсэн үг. За ийм зүйл болсон байна. Та нар маань энэ тал дээр юу гэж бодож байна? Тэр тухайга бас доор комментэд бичиж үлдээгээрэй. За ямар хаан хэдүүлээ дараагийнхаа сэдвүүг орцгоё. Энэ дараагийн сэдв маань болохоор одоо яг өнгөрсөн удаагийн галзуу хүний өвдрийн тэмдэглэл гэдэг бичлэг дээр яригдсан
хүн байгаа. Тэр хүний тэр сэдвийн тал дээр шинэ мэдээлэл апдейт гарч ирсэн учраас ингээд та бүхэндээ тэрхүү апдейтыг нь хүргэх гэж байна. Энэ нь болохоор нөгөө нэг Афганистан руу нүүх гээд байсан Америк эмэгтэй байгаа. Би нөгөө нэг нөхөртэй олчихсан Афганистан эрэгтэйтэй те онлайнаар танилцаад, Snapchat-аар танилцаад гэрэлж гисэндээ тэр маань одоо Америк руу ирж чадахгүй учраас би Афганистан руу нүүх гэж ингээд баах юм яриад хүмүүс тест боо юм болоод л чийс солиороод байгаа чи Афганистан эмэгтэй хүмүүс ямар ч ирэх мэдл байхгүй тест амар завж амьдардаг Талибан илүү тэр нөгөө нэг бүлэглэл нь бүр ингээд хамаг юм ирэх шээлдэ авчихсан те эмэгтэй хүмүүс бол ямар ч өөр юу лээ ирэх мэдл байхгүй бүр ингээд бурка илүү тэрийг хүмүүсээ яваад бүр нүдэн жингээ харагддггүй те. Тэгээ бүр ингээд жоохон октод хэдэн наснаас ахуулаад гэлээ хүнтэй сууж болдог. Бүр 11 наснасаа гэлөө ээж аав нь бүр зөвшөөрөөд хүнтэй суулгаж болдог болгочихсон. Тэгээд 6 дугаар ангиасаа хойш эмэгтэй хүүхдүүд сургуульд явж болдоггүй гэсэн тэмшин дүрм гарсан гэсэн. За түүнээс гадна эрэгтэй хүмүүс нөхрүүд нь эмэгтэйчүүдийг зодож болно. Бүр тэр нь ингээ хуулиараа зөвшөөрөгдчихсөн. Ясыг нь хуулж болохгүй ингэнэ. Ясыг нь хуулахаас наад бол ингээ юмнуудыг хийж болно. Тэгээд тэр нь бол ерөөсөө тэм гэмт хэрэгэнтер бол биш. Тэгээд ямар ч юм болохгүй гэсэн үг. Тэгээд ер нь нэг иймэрхүү эмэгтэй хүн ямар ч ирэх мэдлгүй байдаг тийм газар руу чи явах гад тахтай ийм явах юм бол чи өстө буцаж ирнэ гэж байхгүй энэ гэл бөө юм болсон маа. Тэгээд тэрийг би ярьжсэн шүү дээ тэрхүү бичлэгнээр. За тэгсэн чинь тэгээ хүмүүс зарим би тэр бичлэгнээр хэлжснээр энэ эмэгтэй худлаа яриад байгаамаа. Тэгээ энэ худлаа зүгээр ингэж ханалт авах гэж энэ яг үндэ бол явахгүй. Угаасаа ойлгомжтой явахгүй гэд байсан чинь яасан гэж манайхаа. Бид бүгдийг шоконд оруулсан байгаа. Явчихсан нөгөө нэг Алекс Саны чинь нөгөө эмэгтэй чинь үнэнгээс Афганистан руу явчихсан байна. Шок. 8 сарын 3-ны өдөр нүнэгээ яриасан шүү дээ. Гэсэн чи яг 8 сарын 3-ны өдөр өөрийнхөө TikTok дээр бичлэг хийсэн байгаа юм. Тэр бичлэг нь болохоор шүү дээ өөрөө яг airport дээр байгаахгүй нисэх онгоцны бодол дээр. Тэгээд зүгээр нэг хальт ингээл өөрийнхөө нисэх онгоцны бодол дээр байгаа бичлэгийг хийгээл тэгэнгүүтээ ийм зүйл тавьчихсан байсан. Текст бичээд өөрийнхөө бичлэгэн дээрээ destination his hug. Очих газар бол түүний минь тэврэлт гэсэн юм тавьчихсан заяа. Тэгээд доороо caption болохоор oh my god it's finally August 3rd гэдэг ашгүй ингээд эцээст 8 сарын 3 боллоо би ингээд нөхрлөгөө буцлаа гэсэн явлаа гэсэн утгатай тийм caption тавьчихсан байсан. За энийг болохоор хүмүүс анх итгээгүй. Энийг яаж ч бодсон наадах чи харваас green screen тавьчихсан байна. Зүгээр airport-ыг харагдуулаад тийм airport-ны зургийг ингээд Google-ээс олж аваад тэгээд өөрийнхөө биеийг урталтанд тавиад ингээд green screen ашиглчихжээ гэж үзсэн байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр тэр airport-н дээр нь ямар ч хүн байгаагүй заяа. Бүр ингэ нэг ширхэг ч хүн байгаагүй. Харагдаагүй бичлэгэн дээр нь. Тэгэд airport яг энийг хүмүүс юу гэж хэлсэн бэ? Chicago-гийн airport гэж хэллөө. Нэг л airport гэсэн ба Chicago гэсэн баха. Ямар ч Chicago-гийн airport яг ийм завгүй үеэртэй нэг ийм өдрийн цагаар хизээч ийм хов хооснд байдаггүй маа. Надад ч юм бол худлаа green screen тавьчихсан мэн гэл хүмүүс баахан тийм юм биччихсэн. За тэгсэн чинь үгүй байжээ манайхаа яг тэр бичлэгийнхаа дараагаар нь хэдхэн цагийн дараа өөрийнхөө TikTok-ныхоо story дээр нэг зураг оруулчихсан байсан. Тэгсэн чинь яг нэг онгоцонд байгаагаараа онгоцны хоол идж байгаагаар тийм зураг оруулчихсан байсан. За тэгээ маргааш өдөр нь болсон чинь яг бичлэг оруулжээ. Тэгээ нэг тренд байгаад байдаг шүү дээ. Нэг хүмүүс ингээ ийш тийш аялахтаа ингээд нэг өдөр болгоно хүлээж байгаа тэсэн яда хүлээж байгаа нэг тийм бичлэгийг нэг transition хийгээл өдөр хоногоо тоолол тэгснэ яг эцээ нэг очсон газрынхаа юг ингээл харуулж мараалдаг нэг тийм тренд гэдэг шүү дээ. Тийм бичлэг хийсэн маа. Тэрийгээ ингээд хамгийн сүлд нь гарч байгаа клип нь болохоор яг нөхөртөөгөө уулзчихсан Афганистаны нисэх онгоцны бодлын гадаалга юм шиг байхгүй артлт нэг л Афганистан тийм хэл мэлэр ингээд Афганистан хэл ямар хэлээр ярьдаг юм бол би мэдэхгүй байна. Афган байх мэдэх хүмүүс нь хэлээд өгөр ямар ч нэг тийм өөр яг хэл мэлээр ингээд биччихсэн. Яг л доор нь хүмүүсийн бичиж байгаагаар яг Афганистаны нисэх онгоцны бодол мөн байна гэж бичсэн байсан хүмүүс. Тэгээд нөхөртөөгөө уулзчихсан нөгөө нөхөр нь бас цэцэг бариад очихсан нэг тийм бичлэг хийгээд тавьчихсан байсан. Тэгээд угаасаа хүмүүс наа чи худлаа яриаггүй байсан юм байна. Green screen байгаагүй юм байна. Үнэнгээсээ ингээд Афганистанд яваад оччихжээ гэд олж мэдсэн маа. За тэгээ үүний дараагаар бас нэлээд олон бичлэгнүүд хийсэн байсан, зураг хөргөнүүд оруулсан байсан. Түүнээс гадна нэрээ ээж нь юу яасан байлээ? Нэг Facebook post хийгээд тавьчихсан байлээ. Тэгээ тэрэн дээр болохоор хүмүүс ингээ манай охиныг одоо ингээ иштэй явах чагаа гэдэг дээр ингээ баахан юм ингээ бичээдсэн. Би бол охиныгоо өөрийнхөө хүссэн юмыг хийж амьдраарай гэж одоо тэгэж
team mindsetтэйгээр өсгсөн. Тэгэхээр миний охин бол тест өөрийнхөө хүссэн юмыг хийгээд хүссэн газар очиж амьдрах хэрэгтэй. Тэгээ чи минь бол чамдаа аз жаргал хүсье бла 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 гэсэн тиймэрхүү юм ингээд бичээд тавьчихсан байсан. За өөрийнх нь энэ Александрагийн дараагийнх нь оруулсан постууд нь болохоор ингээд Афганистанд очихсан хотелд ингээд зочболд орж байгаа нэг бичлэг хийсэн маахгүй. Тэгэл хотелныхаа room tour-ыг хийгээл. За манай хотелны өөрөө ийм энтер гэж үзүүлж мүзэл. Тэгсэн чи хүмүүс ажигласан айгүй ингээд коридор нь явхад ингээд хав харанхуй заа ингээд ямар ч гэрэл мэрэл авахгүй нэг сүүдэр юу те айгүй тийм муу гэрэл мэрэлтэй хонгил монголоор яваал авахгүй. Тэг хүмүүс ямар амар юм бэ? Яг тэр нэг газар чинь ингээд ямар ч хүн амтан байхгүй. Тэгснэ юм хав харанхуй маранхуй байдаг юм бэ? Ямар эвгүй юм бэ? Эндэр гэж тэгсэн чинь Алекс ингээд хариулж байгаа байхгүй доор нь. Энэ тэ айгуу тийм жижигхэн local small business жижигхэн бизнестэй хүмүүсийн одоо хийдэг юм бодлогоо тэгээ тийм амар том корпорацийн тэ юм одоо жишээ нь юу гэх юм бэ Hilton Hotel ч гэх юм уу Hyatt ч гэх юм том корпорац бодлоод байдаг шүү дээ. Бодлын чанарууд тийм том корпорац биш учраас юм жижигхэн local business учраас Афганистанд ингээ хүмүүс иймэрхүү жижиг бизнесүүд одоо тогныхоо мөнгийг хэмнэхийн тулд цахилгаанаа ингээ хэмнэхийн тулд ингээд коридор энэ ер нь харанхуй байлгадаг. Тэгээд ингээд хүссэн үедээ ингээд одоо гэрлээ хасаагаад явдаг. Тим зарчимтай байдгийн энэ төр гал ингээд хариулсан маахгүй. За тэгэл тэгсэн чи хүмүүс ингээд орно ингээд жоохон troll хийгээл чи тэ яагаад ингэ нөхрийнхөө гэрт нь очихгүй байгаа юм те яагаад ингэ буудалд ороод байгаа ингээд тэгсэн чи хариу бичээл. Яагаад вэ гэхээр манай нөхрийн гэр нь амьдардаг хотон дээр ингээд одоо энэ байгаа газраас 12 цагийн зайтай байдаг юм аа. Тийм учраас ингээд хотел таньж байгаа энэ төр гал юмэрж байгаа. За түүний дараагаар бас нэг 2 3 бичлэг хийсэн заяа. Замдаа явж байгаа ингээд бичлэг одоо машин бариад нөхртөгөө явж байгаа мэл нөхөр нь машин бариад тэгэл ингээд sightsee хийгээл ингээд цугаалаа явж байгаа л бичлэг хийсэн юм шиг байна. Тэрэн дээр ингээд бичсэн байгаа байхгүй юу? Have you ever seen something so beautifully raw? Гэж. Та нар амьдралдаа ийм гайхалтай үзэсгэлэнтэй scenery-г харж ирсэн үү гэж. Тэг хүмүүс where's the beautiful scenery? Is the beautiful scenery in the room with us гэдэг юм да тиймэрхүү хүмүүс бичиж байгаа. Хаана чиний яриад байгаа над үзэсгэлэнтэй байгалж байгаа юм бэ? Where is it? Тэ яа тэгэхээр та нарт зүр бичлэгийг оруулчих. Их тийм амар ингээл үзэсгэлэнтэй байгаль магаал харагдахгүй байхгүй. Одоо үзэсгэлэнтэй байгаль юм болоод чинь манай Монгол зонголыг тэ тал малыг харах юм бол үзэсгэлэнтэй байгаль харагдаж тийм ерөөс харагдахгүй ингээл амар тийм мэдгүй үзэсгэлэнтэй болоод ерөөс харагдахгүй байгаа. Надад ч гэсэн заяа. Тэгсэн чинь ингээл энийг битгий хэлэхээр та нар амьдралаа ийм гайхалтай үзэсгэлэнтэй юм харж исэн гэж бичсэн заяа. Тэг хүмүүс тэрэн дээр нь айгу дог тохоо хийгээд. За тэгээд дараад нь ингээд нөхрийнхөө гэрт очсон мэн лээ. Тэгээ тэр үедээ бас ингэ бичлэг яахгүй. Маа нөхрийн гэр гэл ингээл харуулаа. Манай бит хоёрын гэр энтер гэж мэгэл за нөхрийнхөө гэр мэрийг харуулаад түүнээс гадна бас нэг бичлэг байгаа. Тэр бичлэгэн дээр нь болохоор ийм ресторан ингээл харуулж байгаа байхгүй. Афганистанд байдаг ресторан гэл. Тэгэл ийм чоолтой, тим чоолтой энтер гэл юм харуулаад. Хүмүүс айгүйх энэ дээр нь юу ажигласан бэ гэхээр яагаад чиний бичлэгүүд дээр чи яагаад дандаа ерөөс нэг энэ ресторанд ч юм уу зочбол ч юм ингээ хараад хаад нэг бол хүн амт ерөөсөй байхгүй, нэг бол эрэгтэй л хүмүүс байх юм, эмэгтэй хүмүүс нь байдаггүй мó гэд тэ. Тэнгүүд энэ эмэгтэй бол ингээл ер нь айгүй хариу хэлээл тэ. Афганистаныг амар өмөрөөл байгаа байхгүй. Та нар өстой толгоогоо угаалгаад тэ. Америкт хүмүүс ингээд ер нь Афганистанаас өөр улсууд тэ. Бүр ингээд толгоогоо угаалгаад Афганистаныг амар эрхчлөөгүй орон энэ гэж боддог. Яг үнд бол амар эрхчлөөтэй байгаа зү харалтаа ийм гой гой байгальтай, ийм гой гой ресторануудтай, ийм гой гой буудлуудтай энэ гэж тийм юм харуулдаг байгаа байхгүй. За тэгээд хүмүүс баахан энэ хүү бичлэгүүдийг нь харсны дараа юуг олж мэдэж ер нь аваад ямар үзэл бодолд хүрсэн байгаа вэ гэхээр олон нийт энэ бол пропаганда юм шиг байна. Яг л тэгж харагдчих ингээд. Одоо ухал юу гэдэг вэ? Ухал суртал лөө. Тэ? Пропаганда. Суртал ухуулга. Тэ? Ийм суртал ухуулга пропаганда гэж үзэж байгаа юм байна лээ. Тэгээд урд нь ч гэсэндээ Taliban гэдэг одоо энэ хүү гэмтэргийнхэн одоо тэр террорист бүлэг нь тийм зүйлүүдийг хийж суудаа байгаа юм байна лээ. Пропаганда. Гаднаас одоо western орнуудаас, барууны орнуудаас тэ ийм янз бүрийн хүмүүсийг эмэгтэй хүмүүс ч юм уу эрэгтэй хүмүүс ч юм уу мөнгө төлж авчруулад тэ ийм ухуулга хийхин тулд манай орн тийм муухай орн биш ээ. Та нар наашаа сан гой зочлоороо ингээ тэрээрээ гэж тийм юм харуулах гад ингээд тэр хүмүүс мөнгө өгөөд ингээд авчруулад тэгтээ бол угаас гой талыг л харуулна шүү дээ. Ийм гой орон, ийм гой, ийм их хүмүүс өргөжлөлттэй байдаг. Та нарын бодоод байгаа шиг биш гэдэг тийм юм харуулах гад. Тэгээд ингээ хүмүүс тэрэнд нь хууртаад ирэнгүүд яг үнэнгээс нэг амар юм болдог ч юм уу те. Хүмүүний эрхийг зөрчсөн юмнууд нь болдог. Одоо North Korea те нэг хойд солонгос чинь тийм хийдэг гэдэг байгаа шүү дээ. Гаднаас хүн амтан зочилж ирэнгүүд те худлагаасаа ингээл харуулаад худлаа тийм хуурамч юм уу байдаг гэдэг байгаа шүү дээ хүнсний дэлгүүр.
Хүнсний дэлгүүрт нь хинч зочилдоггүй. Эсвэл хуурамч дээр гадны хүмүүсийн буудаг юунууд байдаг. Зочид буудлууд. Тэрэнд нь хинч буудаггүй. Зүгээр нэг худлаа одоо фасад хуурамч зүйл. Тэ? Тэгэд яг нэг өөртөө амар юм нугаа байждаг гэд. Тэгээд тим имийг Талибанчууд урд нь хийжсэн гэж аахгүй хүмүүст мөнгө төлөөд. Тэгээд хүмүүс бол энэ Алексана гэдэг эмэгтэй бол энэ Талибанчуудаас мөнгө аваад энэ төлбөртөөгөр ийм суртал ухуулга хийгээд байгаа юм байна. Пропаганда хийгээд байгаа юм байна. Тэгээ худлагаасаа тэг хүмүүст харуулаад тэг барууны хүмүүст ч юм уу эсвэл Афганистанаас өөр улсад амьдардаг те хүмүүст харуулаад эмэгтэйчүүдээ наашраа зүгээрээ ирж болно. Афган хүнтэй суу те гардаа ийм гоё хүмүүсийн яриаддаг ш тийм бишээ эмэгтэй хүмүүс ийм гоё сайхан амьдардаг юм аа. Ингээд харалтаа та нар гэд тийм юм харуулаад байгаа гэд. Тэгэд хүмүүс тэрэнд нь хэрэг үнэхээр хууртаад очингууд яг үнэхээр нөгөө нэг хүний эрхийг зөрчсөн эмэгтэйчүүд эрхийг зөрчсөн юм болоод тэр хүмүүс гарч чадахгүй болоод ингээд үлдэнэ гэд. Тим одоо шийдэлт хүрсэн байгаа хүмүүс бол окей ойлгомжтой шууд 100% пропаганда байна гэд. Тэгж үзэж байгаа юм. За ийм байна. Тэгээ та нар маань энэ тал дээр юу гэж бодож байна? Тэгээ энэ эмэгтэйгийн асуудал дээр пропаганда гэж бодож байна уу эсвэл үнэнгээсээ ингээд үнэхээр жаргалтай Афганистанд амьдарч байгаа гэж бодож байна уу те? Тэр талаараа бас комент бичиж үлдээгээрэй. За манайха хамгийн сүүлийнхаа нэгэн сэдвийг яриад тэгээд бичлэгээ дуусгая бас нэлээд удаан ярьчихсан байна. Энэ нь болохоор Нью-Йоркийн нэгэн баян охины тухай ярих гэж байна. Окей. Нью-Йоркд амьдардаг нэгэн баян охин. Окей. Энэ бас болоод нэг сар 2 сар болж байгаа ах шүү. Би аль дээрийнхаа өнгөрсөн удаагийнхаа юун дээр ирнэ гэж марцсан байна лээ. Энэ хүү бичлэгэн дээрээ. Нэг тийм юу гэдгийг TikTok аккаунт заяа. Ohana New York City гэжсэн заяа. Энэ аккаунт болохоор зөвөр ингээд street interview хийдэг гэх юм уу? Ингээд Нью-Йоркийн гудамжаар яваад ингээд хүмүүсээс ялангуяа залуу хүмүүсээс ингээд ярьцлага аваад ер нь ямар төрлийн ярьцлага авдаг гэхээр чи Нью-Йоркт хаана амьдардаг вэ? Аль neighborhood аль хэсэгт амьдардаг вэ? Чи хэдэн дөрөвний юу хийдэг вэ? Юу лээ? Хэдэн дөрөвний төрөөс төлдөг вэ? Ямар ажил хийдэг вэ? Энэ дэр гэнэ тиймэрхүү асуулт асуудаг гэсэн үг заяа. За тэгсэн чинь нэг охин, нэг цагаан охин баа юм. Ингээд ярьцлага өгч байгаа хгүй. Тэгсэн чинь ингээд асуугаал нөгөө нэг хөтлөгч нь чи Нью-Йоркт амьдардаг уу гэл тэгсэн чи тий би Нью-Йоркт амьдардаг I do гэл тэгж байгаа байхгүй. За тэгснээ чи хэдэн дөрөвний ренттэй ингээд төрөөс төлдөг бай гэл тэгсэн чинь нөгөө охин нь I don't pay rent my boyfriend pays rent гэл тэгж байгаа байхгүй. Би төрөөс төлдөггүй шүү дээ. Маа найз залуу төлдөг гэл ярьж байгаа байхгүй. За тэгсэн чинь ингээл сурвалжлагч асуугаал чи хэдэн төгрөг гэдэг мэдхгүй та тэ найзлуур чи хэдэн төгрөгийн төрөөс төлдөг вэ гэсэн чинь ойролцоогоор нэг $8,000 сарын $8,000 төлдөг гэл тэгж байгаа хгүй. Дараад нь ингээл аль neighborhood-д амьдардаг ингээл тэгсэн чинь financial district гэл хэлж байгаа хгүй. Яг амьдардаг хэсгээ хэлж байгаа юм. За тэгснээ чи ямар ажил өөрөө хийдэг ингээл асуусан чинь I'm a real estate agent тэ ингээд real estate-ийн одоо тэ agent хийдгийг хэлж байгаа юм. Тэгсэн чинь нөгөө сурвалжч нь асууж байгаа хгүй. What does that entail? Тэгэхээр яг юу хийдэг гэсэн үг гэл тэгсэн чинь би юу яадیں барилгуудыг заардаг I sell buildings гэл тэгж байгаа хгүй. Тэгсэн чинь за тэгээд ойролцоогоор цалинжийн хийдвэ гэдээ асуусан чинь нэмэхтэй юу ингээд янз янз өөр байдаг те би хэр их ажиллана хэр их одоо маркетинг дээр ингээд ажиллана ч гэдэг юм уу те маркет ер нь хэр байна энэ гэдгээс ер нь шалтгаалдаг. Гэхдээ ер нь хамгийн доод талдаа гэхэд бол $70,000 бүр дээшэлээ гэхэд бол $1,000,000 олдог гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгснээ хамгийн гол тэ энэ нэмэгтэйг ингэж энэ нэмэгтэйгийн ярьцлагыг алдартай одоо viral болгосон зүйл нь юу гэхээр одоо хэдүүлээ ярих гэж байна. Нөгөө сурвалжлагч нь асууж байгаа юм. What do you think is the minimum amount someone needs to live comfortably in New York гэж асууж байгаа байхгүй юу. Чиний бодлоор бол ингээд New Yorkд амьдрахад одоо айгуу тийм зовхгүйгээр comfortably айгуу тухтаагаар амьдрахад хэрэгтэй хамгийн доод хэмжээний цалин хэд гэж бодож байна гэдээ асуусан байхгүй юу. Тэгсэн чинь нэмэгтэй юу ч хэлсэн бэхээр the minimum amount I feel like the homeless people on the street are pretty comfortable too, so like you don't really have to make anything гэж аахгүй. Доод хэмжээ юу? Гэхдээ ер нь тэ хараад байхад бол тэ Нью-Йоркийн гудамжин дээр амьдарч байгаа гэр оронгүй хүмүүс айгүй сайхан тухтаал амьдраад байгаа юм шиг харагддаг штэ. Тэгэхээр тэ Нью-Йоркд амьдрахын тулд нэг тийм мөнгө хийгээд авах тэ мөнгөтэй байгаад авах шаардлагагүй л гэж би бодож штэ гэдэг тэгж тийм хариулт өгдөг. Тэг хүмүүс л бүр ингээ шок. Чи
үнэнгээсээ homeless хүмүүсийг гэр оронгийн хүмүүсийг тийм амар сайхан аз жаргалтай тухтай амьдраад байгаа гэж бодоод байгаа мó гэж те ийм амар out of touch те ийм амар бүр дэлхийгээс тасарсан те харь гаргийн байж болохгүй гэж те ийм амар бүр өөргөө их юм дутсан ч юм уу бүр ингээ амьдралаас тасарсан байж болохгүй гэд хүмүүс тэгэж үзсэн байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь чи яагаад Нью-Йорк руу ингээ нүүсэн бэ те what made you move to New York гэдгсэн чинь үгүй би Нью-Йорк явахтай би Нью-Йоркд төрсөн. I'm from the Upper East Side. Битэ Нью-Йоркийн бүр уугуул Upper East Side гэдэг neighborhood-д төрсөн гэж аахгүй. Тэгээд миний бичлэг дандаа байнга үздэг хүмүүс мэдж байгаа би энийг бас нэлээд ярьдаг. Upper East Side гэд хэсэг болохоор яг Нью-Йоркийн I'm sorry my voice. I'm sick гэдэг шидэ хоолойн дээр жоох юм тэгэлжлээ. Boo, you whore. Нью-Йоркийн хувьд бол Upper East Side гэдэг хэсэг ч юм болохоор айгүй тийм баячуудын амьдардаг neighborhood байхгүй бүр айгүй үнэтэй барилгууд байдаг. Тэгээд тэр орон сууцныг худалдаж авах юм бол тэг угаасаа ойлгомжтой сая доллараас дээшээ явдаг. Тэгээд мөнгөтэй хүн болгон ингээ худалдаж авах боломжгүй. Хэрвээ чи үнэхээр 1 сая доллар хийчгээд те би бэлэн маста айгүйх ажиллаад 1 сая доллартай болчихлоо очиод байр авъя гэх юм бол тэр шууд чи мөнгөтэй юм жаав гэд өгчихгүй заяа. Амар ингээ background-ыг чинь шалгаж бараг удам сарыг чинь шалгаж те тэгжээж ингээ зөвшөөрж ийж тэр co-op юмнууд нь зөвшөөрж ийж тэгэж өгдөг, зардаг баггүй. Тэгэхээр ер нь зөвхөн мөнгөтэй байлаа гэд биш мөнгө болон чиний ер нь нийгмийн статустай нэр хүнд мөндийг чи харж иж ер нь ингээд өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ер нь тийм учраас яг тэр хэсэг бол айгуу тийм баячуудын хэсэг байдаг. Баггүй тэгсэн чинь охин би угаасаа уугуул Нью-Йоркийн Upper East Side-аас гаралтай гэж хэлсэн. Тэгээд хүмүүс окей ойлгомжтой тий. Угаасаа баян төрсөн, баян айл төрсөн юм баян охин юм байна. Тийм учраас ингээ бүр ийм out of touch тий reality-гаас тасарчихсан, амьдралаас тасарчихсан юм яриад байгаа юм байна гэж ойлгосон маа. Тэгээд хүмүүс энэ охиныг юутай харьцуулж байгаа вэ гэхээр oh my god, she's a real life Cassie гэрээд ахгүй. Бүр яг жинхэнэ амьдрал дээрх нөгөө нэг Cassie гэдэг дүрчин байж тэгээд Cassie гэдэг нөгөө юу гэрээд ахгүй. Euphoria гэдэг нөгөө цуврал шүү дээ. Euphoria цувралыг үзчихсэн хүмүүс бол мэдж байгаа байх. Euphoria-гийн Cassie гэдэг дүр үүтэй тэр шаргал одоо Sydney Sweeney-гийн тоглодог дүр байгаа. Тэр чинь л бас нэг тийм амар тийм жоохон out of touch байгаад байдаг шүү дээ. Тийм сонсон юм яриад байдаг. Тэгээд яг л бүр Cassie байна. Бүр яг л жинхэнэ амьдрал дээрх Cassie байна гэдэг. Тэг ер нь жоохон царай маранч адилхан шаргал үстэй те ийм охин тэгэл I don't know те би өөрөө төлдөггүй маа найзлаа төлдөг би Upper East Side би сая доллар олдог те I'm from the Upper East Side хүмүүс чаналтай амьдраад байж тэгэхээр зүгээр юм биш үү гэж мэгэл те бүр ингэж ярьж байгаа юм нь байгаа байдал нь айгу тийм what the fuck тэ энэ охинд хүмүүс яриад тахгүй. За энэ охинд одоо уурлах нь ч одоо юу юм? Энэ охиныг одоо үзий ядах нь ч юу юм? Хөөхий тэгээд үнэхээр л баян айлд өсөөд төрөөд ингээд бүр амьдралаас тасарчихжээ. Одоо тэгээ яах вэ? Тэгээ хөөхий дөө тэ одоо яах вэ? Ингээд амьдралаас тасарчин чигтэл ингээд амьдрсаар агаад те ийм сайхан баян амьдрсаар одоо өөх бах та тэгээ бид нэр одоо уурлахч юу яах вэ гэх нэг тиймэрхүү юм ярьж жоохон тоглоом шоглоом хийж байгаа. Гэтэ энэ охиныг дуурайгаад амар их тиймэрхүү скетнүүд энэ дэр гарч ирсэн байна лээ. Түүнээс гадна хүмүүс бүр юуг харсан бэ гэхээр энэ охины тэр бариад байж байгаа нэг усныхан савыг ажиглчихсан байхгүй хүмүүс. Үгүй наад охин ч угаасаа л амар баян юм байна шүү дээ. Наад бариад байж байгаа усныхан сав нь $350 шүү дээ гэж аахгүй. Зүгээр усны сав. Тэгсэн чинь тэр water bottle нь Okapa гэнэ тийм брендийнх гинэ. Тэгсэн чинь тэр нь $350 үнэтэй усны сав байгаа байхгүй. Тэгээ угаасаа л тэ баян айлын цатгалан тэ баян найзлуутай баян охин байна. Тэгээд нэг тиймэрхүү жоохон out of touch юм ярьцлага өгсөн ингээд баахан дог тахуулаад ингээд viral болсон байгаа юм аа. За өнөөдөр та бүхэндээ иймэрхүү интернет дээр болж өнгөрсөн хил ам галзуу үний өдрийн төлөвлөлүүдийг ярьж өглөө. Тэгээд нэлээд юм болсон байна 2-3-7 хоногийн туршид. Тэгээд та нар маань энэ сэдвүүд дээр өөрснийхөө үзэл бодлыг хуваалцаарай. Тэгээд хэрвээ энэ бичлэг маань та нарт таалагдсан бол юу гэх юм мэдж байгаа байх. Hit the like button манайхан hit the like button. Okay. За тэгээд channel дээр subscribe хийж амжаагүй байгаа бол юу хийхээ мэдэж байгаа байхаа. You gotta subscribe. Тэ hit the subscribe button манайхан subscribe-а дараад үзээрэй. Айгүй хүмүүс subscribe дарахгүйгээр үздэг шүү. Subscribe дарах юм бол улам илүү их эрчим хүчтэйгээр бичлэг хийнэ гэсэн үг. Ятаргаад тэ.
За тэгэнгүүтээ my Instagram account is right here. Instagram дээр бас дагаарай. За ингээд та бүхэнтэйгээ хоб болох болонгаараа дараагийнхаа цоо шинэхэн бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.